За сайн уу? Сайн уу? Сайн уу? Яа хоёр удаа сайн уу? Яг тэ эхнийх дээр муухай хэлчлээ. За подкастынхаа 5 дахь дугаартаа тавтай морил. За тэгээд та нараар юу вэ? Даа. Ама зарим нь амраад, зарим нь ажилдаа яваад Тийм, сайн наадмын амралтаа бас яаж өнгөрөөдөө. тийм тэгж байгаа. Амарч чадсан уу? Одоо Ажилтнууд нэг их ажилд орсон. Оюутан сурагчид нь одоо хичээл орлоо доо, guys. Яанда. Хичээл орлоо доо. Ядчих орлоо доо. Хэцүү вэ нүү? Дарамттай вэ нүү? Зунжангаа ажилласан надад оллоо доо. Ямар ч хамаалах. Юу ч наалталгаа болсон. Юу ч наалтах байсан. Тэрийн одоо ингээ ажил аагүй юм байна. Хичээл орж ийн үү, орохгүй байна уу, тий ажил эхэлж ийн үү, эхлэхгүй байна уу? Та нар одоо хот руу орж ийн үү, үгүй юу? 9 сарын 1 no one cares. Ажил 9 сарын 1 бол зүгээр л энгийн л ажлын хэд өдөр нэр 9 сарын 1 байна. 9 сарын 1 2 дахь өдөр мөн. Тэгээ ерөөсөө 9 сарын 1 бол миний дараагийн нэгт өдөр л гэсэн үг. Хоёр дахь өдөр л гэсэн. Тийм одоо 3-7 хоног та нар сайд байна уу? Зуны даалгавраа хийж дууссан уу? Ядаргаа. За. Тиймэрхүү. За. Тэр өнөөдөр нэг сэдвийн дагуу ярилцахаар тохирсон. Тэгээд тэр сэдвийг та бүхэн энэ дугаарын арчигнаас харж байгаа. Тэрнээс өмнө за бид тэр зуны амралт, наадмын амралт ер нь 100 юу болов, наадмын амралтаар юу хийв гэдгийг нэг товчхон хоёлаа чи 100% нь багтаагаад За ярьда. За 100 амралт. 100 яг нөгөө надад өмнөх жилээс шиг л байлаа. Тийм үү. За бисаар юм чам. Харин ч их юм болсон. Юу яасан юм? Уралж барлаа. За энэ зам болохоор ер нь бол бас дэжгүй сайхан зам байлаа. Маш өмнөх жилүүдэд ботход бол нэлийн адал явдалтай. За энэ зам бол би ер нь тасралтгүйгээр ажилласан. Наадмын амралтаас бусдаар л угаасаа ажилласаар байсан. За гэхдээ өмнөх жилүүдийг ботход бол нэлийн адал явдалтай. Тэгээ залуу насаа мэдэрсэн зам байлаа. Тийм залуу насаа мэдэрсэн хүн байгаад байгаа юм тийм энэ хүн гадаа гоё байхаар тэгээ гэртээ ормооргүй санагддаг юм байна хүн. Тэгээ мэдээж нэг хүн залуу байна. Яа. За. Тэгээ 100 бол тэгэл ингээл байж байгаа л. Ер нь гэхдээ 100 эхлэх гэж нэлээд утсан тийм манайхаа ер нь хүүтэнд байсан шүү дээ. Тэгээд яг гоё дулаарч эхэлсэн нь бол ер нь бол яг 7 сар гаргаад нэлээд сайхан халж эхэлсэн. Тэгээд наадмын амралтаар болохоор энэ жил би анх удаа наадмын амралтаар яг нам амарч үзлээ. Ерөөсөө наадмын амралтаас гоё олон нэг амарсан тийм. Тэгээ нөгөө дунд нь 4-5 өдөр байсныг ер нь бол компаниараа зохицуулаад нийт нэг 10 хоног сунж сайхан амарсан. Тэгээд энэ жилиг анх удаа гав ганцаараа ялангуяа яг гав ганцаараа л би яг 7 мал онсон баха. Тэгээ бүр ингээ хин ч надад ингээ саад болохгүй, хин ч намайг шөнө 11 цагт босоод хоол хийхэд гайхгүй. Тэгээд хин ч намайг 3 цагт бүжиглж ахыг харж шоолохгүй. Хин ч намайг унтах. Тий, хинч намайг бос гэхгүй маш сайхан байлаа. Яг 11 ингээд чих амарж байгаа юм шиг бас амар гоё юмсан. Тэгэж өнгөрсөн. Гэхгүй. Гэтэ надад хүмүүс амар хөрхи тэгсэн шиг санагдсан шүү дээ. Ингээд 100 ингээд амар айж болж байгаа шүү дээ. Тэнгүүт ингээд хөрхи ингээд за 7 сар л баг ингээд гоё дулаан байлаа шүү дээ. Тэнгүүт ингээд амжуулж байгаа юм шиг бүгд амархан дулаан авцсан ингээд нэмгэн хувцас өмсгөн зүгээр ингээд амжуулж өмсөл хөрхи ингээд амар твдэж байгаа юм шиг санагдсан шүү дээ. Тэгэл яг л одоо тэгсэн чинь уржигдэр бороо ороод тэгс өчигдөр шууд өглөө боссон чинь. Шууд амар сэрүүх яг намрын намрын жавар мавар. Тэг өнөөдөр маш л шүү дээ. Харах болсон. Тий, бүр ингээ буцаад нар ингээ эрт жаргаад эхэлж байгаа юм. Бид нэрээ өнөөдрийн подкастта балаагийн ажил дээрээс хүргэж байна. Балаагийн ажлынхны тархыг хүлээж маш их би гадуур байлаа. Хүлээгээд манай ажлын нээлт хүлээжсэн. Нээлт шатан дээр шүү дээ. Шатан дээр бүр хүлээлээ шүү дээ. За нэг тиймэрхүү. Надад бол нэг тиймэрхүү байсан. Тэгээ наадмын амралт тусаад ажилдаа ороод ер нь бол наадмаар чинь олон нэг амарцныхаа горыг гаргаж ажил дээрээ махсан нөхөж ажиллаад бас нэлээ. Бас наадмаас амарч ажилттай гэсэн. Тийм нэлээ ачаалттай байлаа.
Тэгээ одоо л яг голдролтой буцаад нэг 5 хоног ажиллаад 2 хоног амардаг тэрий ирсэн байна. Тийм. Одоо нөгөө хэсэгтээ баяр наадам байхгүй болохоор яг нөгөө эд ажил буцалдаг эд төлөвлөгөөнүүдээ гаргадаг. Тэгээ дараагийн хасчлахаа тэгээд тиймд орцсон явж байгаа. За чамар ямар. За миний 100 заяа. Би бол 100 сайхан байлаа. Нэг харамсаж байгаа нь би магистрийн судалгааны ижил хийж чадсангүй guys. Тэрэндээ жоохон харамсаж байна. Бусдаар бол сайхан зүүн мэлөө. Би ч наадмын амралт дээр хөдөө явсан. Хөдөө тэгээд бараг 20 юм уу те. 20 чараа хүрэх. Би нэг 18 тийм маш сайхан байсан бүр те. Аар бол цагаан идэ. Юуны мах. Агаар салхи те. Агаар салхи. Уул хад. Морь хэн морь мал тэгэж. Тэгээ маш сайхан хөдөө амарчаад ирсэн. Тэгээд ажил бол яг уу бүр амар ачаалтай биш. Гэхдээ яг ингээл өдөртөө юм аа гээл. Ер нь гайгүй ачаал гайгүй. Тэгэл бас те болроо шиг бас залуу хүний мэдрэл залуу хүнээ ч залуу байгаагаас мэдрэлээ. Ер нь бол бид хоёрын зуны орой бол зуны орой болгон тавтах гэсэн үрэттэйгээр маш амжилттайгаар ажиллаад ингээд энэ зуныг өвдөж байна. Тэгээд тийм гоё сон тэгэл тэгээ ажиллаад тарахаар л ингээд нар зүгээр ингээд өдөрч ажиллаж байгаад ажиллаад тараад гарахаар ийм өдөр байхаар амар гоё мэдрэмж. Надад ингээд амар гоё их цаг амрах цаг байгаа юм шиг санагдав. Яг үндэ яг үгүйл адилхан л та. Тэгэл тийм болохоор ингээд гоё найзуудтайгаа уулзаал дайлж байгаа наа л гэхгүй. Дайлжгонж гоолцоол тэгэл тийм зүүн өнгөрлөө тэгээд гоё халуун байсан ч гэсэн би л ингээд амар гоё жаргалтайгаар халуутсоо. Гоё сэрүүн хуцсан өмсөөл те. Юпг мөпг те. Тэрийг өмсөөл гоё эсэн. Тэгээ одоо бас дуусгаж байгаад нь одоо гоё нэглээд яах те угаасаа л тэгэл эн чи эргэх дөрвөн үлрэн шүү дээ. Өнөө. Тэр чинь бас те зуны сар 6 штэ. Гарыг гээл. Тийм өрөөтэй гараас те. Тэгэл үнэхээр 6 биш юм байна уу? Гэхгүй 6 биш л юм байна. Энэ зүүн л мэдлээ гэж. Одоо үлдсэн хэдхэн хоногтой манай ажиллагаа ямар санаа гэд одоо ингээд намар боллоо малаа гэж ярьж. Харин тийм одоо ингээд үлдсэн хэдхэн хоногтой хэдэл өдөр болгон гарыг. Тийм шүү дээ. Энэ ч юм л өмнө шүү. Тэгэл хүүе та нар өдөр болгон гарддаг байсан мó? Би ч өдөр болгон гардаг шүү дээ. Манай ажиллагаа бас нэр ингээд нэг одоо ингээд дууслаа маслаа ингээд гарахгүй хавьд гарсан марсан гүйсэн чинь би нэг өдөр болгон шүнийг гэртээ очдаг. Шүн бороо ороод мараад гэл би нэг ажиллаа нэр шүнст амар бороо орсон тийм ээ гэхээр энэ ингээ баригдчихдаг байхгүй. Шүн хүн чинь онтдээ. Би онтчихсан мэдэхгүй байна. Тийм ээ. Тэгээ бас миний амьдралд ойр жоохон нэг юм жижигэн гонхтой үйл явдал болоод байгаа. Гэтэ тэрийг болохгүй. Гэтэ би жоохон гонхтой байгаа шүү гэсэн. За. Болцсон уу те? Тийм. Тэгээд тийм. За нэг иймэрхүү байлаа да. Тэгээд ер нь бол залгуулад тийм бид өөр өнөөдөр болохоор нэг энэ сэдвийн дагуу ярих гэж бодлоо. Энэ нь болохоор аав ээжийн хайр. Unconditional. Нөгөө битэр цааш нэг ихтэй хайр. Битэр нөгөө нэг ингэж хоорондоо амар ярьдаг ер нь сэдвүүдийн нэг л дээ. Тийм. Гэр бүлтэй аав ээжийн хайр. Йоо гошоо. Юу гэсэн юм бэ чи? Тэгж. Хортой. Тийм. Хортой. Шартай. Юу гэсэн бэ? Квас гэж юмдгүй. Квас ууж үзсэн үү нэрийг? Үгүй мэдгүй тийм сони мэрэлс. За. Би ч гэсэн. За. Йоо. Сандра квас гэж мэдх юм уу? Квас юм уу? Квас гэдэг юм. Квас. Юу би бисээ юусэн? Мэдгүй. Квас. За мэдгүй. Ийм сэдвийг аав ээжийн хайр гэдэг талаар. Аав ээжийн хайртай гэдэг маш өргөн сэдвийн талаар ярьж дуусахгүй. Хайр гэдэг чинь дотроо олон шүү дээ. Бид хоёр олон хайруудыг бүгдийг задлж ирнэ. Ах эгчийн хайр, амт нөхдийн хайр, аав ээжийн хайр, амраг. За чи аав ээжийнхаа ер нь ааваасаа юуганд дөрөсөн, ээжээсээ юуганд дөрөсөн бэ? Ер нь бол намайг хүмүүс ингээ харангуйта аавын ажил дээр очихоор яг аав. Ээж ажил дээр очихоор яг ээж гэдэг. Гэхдээ ер нь бол ингээ гадаад төрхөөр өөрийгөө ч гэсэн талент харахад ер нь аавын талыг илүү дөрөсөн мэт.
Ээжийн талаас болохоор би өөрөө хайрс үсмэлсийг дөрөөсөн. Одоо гадаад төрхнөөс. Аавын талаас болохоор нүд хамар чих, нүрний бүтц, харц, Зангааш. харц нөө. Дөрөөсөн. За тэгээ дотоод талаас гэх юм бол зан аашийн хувьд яг л аав байдаг. Яа ингээд манай гэрт одоо ингээд дүүнэр байгаа даа шүү дээ. Та нар мэднэ дээ манай дүүнэрийг. Нэг баахан дүүнэр зардаг дүүнэр. Тэр дүүнэр маань ингээд бид нар ингээд олоолаа байлаа гэд яг ингээд хуваагдсан юм шиг зан аашийн хувьд айгуу сонио. Ингээд харангууд би яг аав шиг зан гаргангууд манай дүү яг ээж шиг зан гаргадаг ч юм. Нэг тиймэрхүү байдаг. Тэгээ би яг аавынхаа бол яг аавыгаа илүү дуурайсан юм болов гэж би боддгоо. Гэхдээ ер нь бол ээжийн ч гэсэн зан чанар надаас илэрдэг л дээ. Тэг би ингээд ямар нэгэн зүйлд ингээд хариулт үзүүлэхдээ ч юм юу вэ би яг ээж шиг байсан уу гэж бодож бодоод тиймэрхүү байдаг л аа. Би ер нь бол нэг 70-30 тахаа зан ааш болон гадаа төрхөрөө. 70 30 ч юм дээ. Энэ цонхны вакуум цогч юм уу? Хамаагүй юм те. Цонх халттай ч гэсэн ингэ сонсогдож байгаа юм те. Харин тийм. Энэ болрогийн ажлын цонх мохон мяа юм байна уу? Замын чимээ мяа. Анхаармаар л юм байна. Анхаармаар л юм байна. Цаашлаар анхааръя. Тэгээд би болохоор би бас юу нав. Гэтэ охин хүүхдүүгээс ер нь бол аавыгаа эрэгтэй хүүхдээ ижигээд өрөдөг. Манай ах бол яг ээж. Үгүй холимогтой ерөнхийдөө бол амар тийм 50 байгаа нь удаан байгаа нь ээж. Би бол ер нь л аав. Гэтэ яг би ингэ зарим хүмүүс бас ингэ л тэгдэг. Ээжийг таньдаг хүмүүс хүүе яг ээж биш дээ гэх. Гэтэ ер нь ихэнхдээ бас ер нь л аавынхаа нэг дөөрөөсөн байдаг. Аавынхаа нэг охин дүүг дөөрөөгаад хүмүүс бүр намайг тэр хүний нэрээр дууддаг. Мандуурч. Тийм үү. Тэгээд гэхдээ яг аавыг бол аавын талынхыг ерөнхийдөө дөөрөөсөн. Гэхдээ ээжээс тийм деталууд байгаа. Зам зарим угаасаа зан аш байгаа. Тэгмүүд одоо би өөрийнхөө бичлэгийг ингээ үзэхээр миний ингээ нүдэн навчиж байгаа ч юм уу ингээд өвөл хөдлөл möдлөл шүлсээ залгиж байгаа ч юм амар тийм жижигэн деталууд ээжтэй адилах юм бэл. Тэгэл бүр ингээд ээжийг харж байгаа юм шиг болж байна. Тийм тэгээд тийм хөрхөн байдаг. Тэгээд аав ээжсээ төрсөн нь нүний юм да. Гэхдээ бас би энэ дэр нэр нэг юм ярих. Чи мэлгэсэн үү? За би нэг юм л хэлчихсэн. За би бүр аавын зан ашиг бол амар дүрсэн бэл. Аавын яаж уралдгийн хүртэл дүрсэн за. Тэгснэ мэдгүй амар адилхан. Тэнгүүд ингээд жижигхэн юм хүнджим хабитууд байдаг штеп. Одоо ингээд сумсаа оролддог да тийм зуршлуудыг ин ч гэсэн би амар дүрсэн мэддэг. Тийм жижигэн үйлдэлүүд байд юм аа ингээд. Одоо ингээд аав ингээд заа ингэж мэгдэг. Тэрийг би ингээд амар дүрж мөрсөн. Тэгээд ингээд аав ингээд хоёр талынхаа живжиг ингээд хацдаг байхгүй. Ингээ үждэг байхгүй. Тэр би их төрчихсөн саа. Яа тэгэл нэг удаа ингээд тэгсэн байж байгаа хоёр живжиг хатсан байж байгаа ингээд санууд толин тараад тэр бүр яг аав харагдаа. Oh my god. Тэгж үзсэн шүү дээ. За тийм тэрийг л гэсэн. Жишг хабитуудыг амар их дөрөөсөн байдаг. Би асаа уусаа яг аавын яг нөгөө зан чанар яг адилхан нэг юмд юмд үзүүлж байгаа хариулт нь яг адилхан. Одоо ингээл ээж хоёр юм ярангуут аавын юу сүртэй гэж байгаа би хажуусаас тийш дээ юу сүртэй бодох хэмжээ. Тэгс чи манай доо урдаас хараад юу вэ сүртэй л гацтай гэдэг чинь. Яг нэг тиймэрхүү байдлаар дурайсан мэт. Тэгээд энэ дээр болохоор нөгөө гадаад төрхөөр аав ээжээ дуурахаас гадна би ингээд өөрөө талин дарахаар миний хоёр талын эмээгээ би амар дурайсан мэт байхгүй юу. Тийм миний хамар болохоор манай ээжийн талын эмээтэй амар адилхан. Тийм. Тэгэнгүүт миний нүд хүмсэг хоёр болохоор аавын талын эмээтэй амар адилхан. Тийм. Тэгээд ингээд яг ингээд одоо ингээд хамар болохоор яг ингээд хэлбэр нь ч гэсэн адилхан, яг ихтлэн адилхан, төгсгөл нь адилхан эмийг ихтэй. Тэгсэн чинь нүд хүмсэг болохоор яг ингээд харахад бол амар адилхан биш. Гэхдээ яг юун дээр амар адилхан байдаг вэ гэхээр зурган дээр амар адилхан байдаг. Одоо ингээд би яг жоохондоо ингээд эмийнхээ зургийг харангуут ингээд эмээ ингээд зураг муран дээр амар хүмсгөө зангидсан юм шиг аль эмээ гарцсан байдаг. Сахгүй аавын эмээ. Аавын талын эмээ. Тэгээд би яач юу энэ эмээ минь ямар ууртай бэ гэж боддог байсан. Дандаа л хүмсгөө зангидсан байх юм аа гэж ядаад. Тэгсэн чи би одоо ингээд зураг муран дээр ингээд би юус хүмсгөө зангидаагүй зөв зүгээр ингээд байж байгаа чинь амар хүмсгөө зангидсан гарцсан байдаг аюу сонио. Тэгвэл тэр чинь ингээд зураг дарах агшин ч би хүмсгөө зангидаад байгаа юм чи зүгээр миний хүмсний хэлбэр, нүдний хэлбэр л адилхан юм билий. Тэгээ би ингээд
Юу тэгээд нэг автаа нэг өдөр машин явж байгаад би ингээ гуртлын талын ингээл үргээр л миний нүд хүмс химитэмэр амар адилах юм гэлтгсэн чи аргагүй штэ үр хөвгт юм чинь. Тэгэхээр бас яг аргагүй би зөвхөн ээж аав дуур хасгаад нэмээ өвгийнхэн ч гэсэн үргэлжлэл юм да гэж би боддгоо. Яа. За нэгдүгээр зүйл мэн энэ. Хоёрдугаар нь болохоор яг энэ цаан сэдвээс жоохон дэлээ шүү. Гэтэ яг тий. Гэхдээ тавцгандуу ярих гэж үзье. Энэ болохоор одоо нөгөө хэдүүлээ ингээл талент дараад энэ менч мухай тэр менч мухай энийгээ засуулъя тэргээ засуулъя гэж ярьдаг штеп. Тэгээ би ч гэсэн ингээд анхандаа ингээ хамраа бас ингээ боддог гэсэн. Үзүүр нь жоохон өргөн ч юм уу гэж юм. Ерөөсөө өргөн бол биш байгаа хгүй юу? Би зүгээр л ингээл нөгөө яг ингээл хүмүүс чинь ингээл хамраа янзлаа гэж ярьдаг болохоор тэрнээс л нэг тийж батсан юм шиг. Тэгэл ингээл талнарснаа үзүүр нь жоохон өргөн ч юм уу. Энэ болохоор дундаа мангийн л үед шүү гэж бодлоо. Яг жоохон юу гэдэг тий. Тийм тэгэл за том болоод ер нь хамраа гоё болгоно энэ кинонд гарч байгаа солонгос жүжигч ч болгоно болгоно. Нэрнэсээ юу? Тийм боддог гэсэхгүй юу. Тэгээд тэгснээ би ингээд сүлд миний ингээд хамар чинь нэмэт амар атлах юм биш үү гэж мэдэнгүүтээ амар хайрурж байгаа хгүй юу. Яг л би ингээд эмигээ байгаагаар нь бүх юмыг би ингээд дэтэлчилж хайрладаг юм байж яг эмигээ дуурайсан хамартай мэдэж өөрхөн хамрыг яагаад ингээд амар голгоод ингээд хамрандаа дургуч юм уу гээ өөрхөн ингээд ер нь ингээд харахад ингээд миний бүх нүд хамарч их ургуултай хөмсгөний хэлбэртэй хацсан дээр байгаа мингц ч юм уу тий бүгдээрээ л яг ингээд миний ингээд өвдөгцэн хүмүүсээс өвдөгцэн. Ингээд миний ингээд бүх хайртай хүмүүсийг ингээд дуурайсан байхад яг өөрийгөө хараад ингээд голох тийм одоо бараг ирэхгүй гэх нь хаашаа энэ тгий санагцсан. Тэгэл одоо ингээд өөрийгөө талент харахаараа ёо яг имитэ адилхан хамартай шүү гэж бодлоо. Ингээд зурган дээр ингээд хөмсгөө зангидсан юм шиг гарцнаа харангуут юу ямар мухаа гарцсан гэхээсэл ёо яг л юм юм даа гэж би боддог. Болсон. Тэгэхээр энэ талаас би нэг пост ч илүү нэг хүний ярьж юм уу сонссон ч илүү. Тэрэн дээр болохоор ингээл та нар ингээ хүүхэд гаргамтаа хүүхдийн бүх юмыг хараад ямар хөөрхөн ардын ямар хөөрхөн чихтэй ингээл ярьдаг штэ. Тэнгүүд хүүхд чи яг чамайг дургаал гарцсан байгаа штэ. Тэнгүүд яг өөр шиг нь адилхан гарсан тэр хүүхдийнхаа бүх юмыг ингээ хайрлаж иж бас яагаад өөрийгөө голоод идэх ингээд нэг тэгж ярьжсэн. Тэгээд тэрийг би бас ингээ сонсон. Утаа нэрийн миний ингээд байгаа юм чинь бүгдээрээ миний хайртай хүмүүсийн зүйлстэй нийлбэрлэх юм биш үү гэж бодоод би ингээ хайртай амар өөрийнхөө юмнуудаа ингээд эд эрэхтнүүдээ бас хайрлдаг болсон. Гэтэ энэ болохоор ингээд та нарыг одоо чинь хамрын агуулганд орж байгаа ч юм уу тий одоо үүсгээгөө тий хөмсөг тий нүдний давхраа махраа тиймэрхүү жаа хүмүүсийг та нар юу вэ гээгүй шүү зүгээр л яг зүгээр бас нэг харах онцгой тий. Гэтэ би хэдий ингээд эмээсээ адилхан хамртайсэн ч гэсэн засуулгыг хүсэж болно шүү дээ. Зүгээр л яг миний л бодол шүү guys. Энэ засуулч магадгүй шүү. Тий. Би бас тэгж боддоо шүү дээ. Яг бид тэр хаалгаа маглаа гэсэн үүсэхгүй тэр чинь ингээл хүний сонголт шүү дээ. Гэтэ надад зүгээр ингээд яг ингээд түрүүн балраа хэлсэн шиг ингээд хүн болгон ингээд ерөөсөө дахин давтагдахгүй ингээд төрөхтэй заяа. Бүгд ингээд генийг ингээд аав ээжийнхаа генүүдийн холимог ингээд цогцлбор да хідүү үеийнхаа дээдлийн өвөөгийн юу дараараа мэдгүй амар их тийм цогцлбороос ингэж бүтэж хүн ингээд бүрлдээд бүр ингээд хүний биед бүрлдээд гарч ирж байгаа шүү дээ. Тэр нь над бүр амар спешиал санагддаг заяа. Тэгэхээр хүн болгон амар өөр царайтай өөр ингэсэн төрхтэй байгаа штэ. Тэнгүүд надад тэр нь амар тийм гоё. Яг өөрийнх нь үнд зүйл юм шиг санагддаг юм. Гэтэ тэрийг ингээд өөрчлөх хэсэг нь яг хүний сонголт тоо. Тэг би удаа л яг л би бол ингээд миний хамар төгс биш нүд төгс биш уруул төгс биш гэдэг ингээд өөрийгөө ингээ гоошлол зөндөө гоошлох юм байгаа заяа. Одоо нөгөө BT стандартаар өөрийгөө гоошлол зөндөө гоочлох юм байгаа. Гэхдээ би ингээд эн чин би шүү дээ гэж ингээд боддог. Би чин ингээл би шүү дээ тэгээд одоо ингээл төрцөн ингээл хүн тэгээд яах вэ? Чин гол нь зүгээр би цор ганц гэдэг нь тэгж амар тийм шүү. Би тэгж боддоо шүү. Тэгэл бас ингээ нүд одоо миний ингээд нүүрний эрэхтнүүд бас л ингээд аав ээжээс байгаа шүү дээ. Тэнгүүд бас чамаг бас хэлсэн чи бас тэгж хэлмэр тэгж бодмоор санагдчих. Хүүе чи нэрээ би чи нэрээ аавынхаа энийг авсан шүү дээ. Тийм. Тэнгүүд аавгаа ингээд харангуут л ингээд бүх юм аавыг харчаал тий энийг янзлчихгүй багтаа гэж бодохгүй шүү дээ. Тэгэл аавгаа яг тэр байгаагаар амар хайрлалт бичиж яг тэр адилхан юм чинь өөрт нь ирэнгүүт дургуур үзэн ядах тийм шалтгаан болох. Гуйхаа гэж боддгоо. Гэхдээ тэгэл өөрчилж болно л та. За нэг тиймэрхүү зүгээр л ингээд яг аав ээж хайр гэдгийг ярих гэж байгаа. Ген мэн яриац. Ген мэн яриа. Энэ бол ингээд бас өөрийгөө хайрлах хайрны нэг хэсэг байлаа.
Чи заяа. Одоо ингээ яг аав ээж тэгээ өөрсгөө охинтой байвал ямар байхаар вэ? Чи одоо өөрсгөө охинтой би ээж юм уу? Тийм. Чи ээж. Тэгээ яг юм өөрсгөө охинтой. Яг бүх юм яг яг мэдчихсэн. Сайн охин байна уу? Муу охин байхаар байна уу? Би бүр амар сайн охин. Би гэхдээ одоо яг нөгөө яг өөрсгөө охин. Юу яах вэ? Юу гэж хэлэх вэ юм бэл? Боддоо чи яг өөрсгөө охинтой. Охин чи ингээл чам чи ээжтэй муухай ажилтдаг шиг чамд муухай ашиг гаргадаг. Тэгвэл би бүр гэрээс өхөн. Юу? За тоглосон маа мэдгүй. Одоо ингэж яг хэрэг начиг адилхан гэх юм бол яг миний боддог шиг адилхан юм боддог байх гэж би төсөөлөхөөр. Амар тийм орон цагийг бас олгоно. Гэхдээ бас ер нь л яг аав ээжийг яг ингэж яг одоо байгаа аав ээжийг л хашлах юм. Тийм ээ. Гэтэ би бол ингээд аав ээж минь болохоор надаа ингээд орон зайг бол ингээд хангалттай өгнө. Гэтэ цаана ингээд аав ээж нь ингээд охиндоо итгэж байгаа шүү гэдэг одоо тэр зүйлийг бас ингээд байнга өгч идэг гэх юм. Тэгвэл би ч гэсэн ингээд надаа өгж байгаа тэр иргэчлөө орон цайг нь ингээд хүснээр эдэлж байгаагийнхаа эдэлсэн чинийгээрээ ингээд даварж тэрийг нь ойлгоод идэх гэж үгээр одоо ингээд хүмүүжлэлтэй ингээд баригддаг гэх юм уу? Yes. Тийм аа. Гэхдээ ингээд яг би бол ингээд гэртээ жоохон ингээд эрх мэдлээ яж хат нөгөө айлын том болохоор дүүнэртэйгээ ингээд одоо ч нөгөө дүүнэрийг ингээд тэг гэдгийг бол ээжээр өөрсдөө хэлэхүүг нь ер нь надаар хэлүүлээд байдаг байхгүй ингээд тойргороо. Тэнгүүт гэрт ингээд хамгийн ингээд тэг гэж байгаа нь би болчиход байгаа. Тэнгүүт ингээд ээжээрийн одоо өөрсдийнх нь ингээд аавраа гэрт байгаа ч гэсэн хамгийн ингээд чанга ярддаг аавраатай би болчихгоот нэг жоохон нэг тийм болчих юм лээ. Одоо би юм билэнгүүд ээжээр ч гэсэн ингээд ингэх гээд тийм болчих юм лээ. Тэгэхээр ингээд би өөрөө яг өөрсгөө тийм характертэй хүүхдтэй байх юм бол би тэрэнд жоохон тэрсэлж магадгүй. Чи юугаа хизээч ээж аав шиг ингэж нэг одоо яг одоо надад хандж байгаа энэ амар зүйлэмдүү юм шиг байхгүй ч магадгүй. Тэгтээ яг хангалттай эрхчлөөг нь болгоно. Болцсон уу? Болцсон. Би бас нэг яг ээжгээд л ээж байхсан байна. Гэтэ би ингэж яадаг байхгүй. Боддог. Би ингэж ирээдүйд одоо ингэж ээжийн өнцгөөс л харж байгаа ш тойлоо чи ирээдүйд ээж болох хүмүүс тэнгүүт ээжгээ ийм сайн ээж байж чадах болов гэж бүр амар хэрэгэлцдэг. Тэнгүүт би ингэж ээж бүр ингээ яаж те за аав ээж үү би ингээ ээжгээ ярьж байгаа ч гэсэн аав ээжигээ хамт ярьж байгаа гэсэн үг шүү. За тэгвэл ингээ яаж ингээ хүүхдүүдээ ингэж хайрлаж чаддсан бол яаж юм ямар ч нөхцөлгүйгээр ингээ бүхий л амьдралаа ингээ зориулж чаддсан бол бүр яаж ингээ тэр хайр нь ингээ хаанаас гардыг бол гэж би бүр гайхдаг. Тэгээ энийг угаасаа хүн ээж болж ээж өөрөө хүүхдтэй болж иж л ойлгодог гэсэн л те. Гэтэ би бол ингээ ээжгээ сайн ээж байж чадна гэдэгт бол би хэрэгэлцдэг. Яаж ингэж энэ хайр нь угаасаа л гарах л байх л та. Гэтээ бүр ингэж бүр яаж ээж бүр ингэ яаж намайг ингэсэн ч яаж бид нарыг ингэсэн ч ингээл хайрлаад ингээ энэ болгоныг ингээ ойлгоод идэм бол гэж боддог. Гэтэ нах нэг тэглээгээд юмэр төвчээрийн барсан үйлдэл ч юм уу тийм хийгээгүй л дээ би ч айгүй сайхан. Тийм ч гэсэндээ ингээд тийм их хайраар би ирээдүйд хүүхдэд хайрлаж чадах болоо гэж боддог. Тэгээд би бас ингэж боддтой. Би ингээд ирээдүйд ээжийнхаа ээж нь болмоор санагддаг. Тэр нь ингээд миний ингээд надаас хүүхэд гарлаа гэхэд тэр хүнийг би ээжигээ гэж бодож ингэж тэр их хайраараа ээжийнхаа надад төгсөн хайрыг нь мэдээж би эргүүлээд ээжтэй угаасаа ээжгээ хайрлана. Гэхдээ тэр их хайраар нь би ингээд хүүхдэд хайрлах байх гэж боддог. Тэгвэл аав ээжийн хайр таанаас гарч ирдэг юм тий. Тэгээ би одоо яг өөрсгөө охинтой байх юм бол бас зарим талаараа жоохон хэцүү байж магадгүй. Ягаад гэвэл надад ингээд аав ээжээс нуух юмнууд, хэлэхгүй байх юмнууд те ингээд зүгээр ингээд санааг нь зовоочихгүй гэдэг өнгөрөх юмнууд байгаа. Тэрийг ингээд би өөрийнхөө хүүхдийг бол надад хэлээсээ битээ санаа зовоосоо гэж хүснэ. Гэхдээ яг үндэ би ингээд тэрийг нуугаад байгаа шүү дээ. Тэнгүүд тэр талаараа тэгээсэй гэж хүснэ. Нөгөө талаараа бол бас айгу санаа амар байх баха. Битэр чир нь харьцангуй гэдэг ба шүү дээ. Тэр чинь айгу сайн хөвтөд шүү дээ. За Үний ээж аав нь байж яг энэ өгсөн хайраар нь хайрлахсан. Харин тийм бодлоос амар гэдэг. Чи ингэж яадаг уу? Дүндэрүүлсэн шиг хүүхдээ ингээд аав ээж шиг ийм сайн эцэг их байж чадах болоо гэж.
Тийм үү. Үгүй шүү дээ. Тэр нь болохоор би ингээд яг чадна. Тийм, чадна бол би ингээд цаанаасаа нэг ээж угаасаа хүн болгон битэн болгонд ээж инстинкт гэж байдаг гэж ярьдаг шүү дээ. Надад болохоор угаасаа тэр ингээл байсаар л ирсэн юм шиг санагдав. Яг байгаа л та. Диж байгаа би бас ингээл хүүхдэд мөхдөд хайртай айгүй юм юу байгаа шүү дээ. Тэгвэл би тийм ээж болох инстинкт бол надад байгаа. Тэнгүүт одоо түрүү нийлсэн шиг л. Тэр хайрн тэгэл угаасаа гардаг л байх л та тий төрүүлчихэр. Тэгээл яг төрүүлчихэр угаасаа л ингээл хүм болгон яг хүүхдтэй хараа нөхцөлгүй амьдрах утга учир гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр яг ингээл тэр угаасаа ингээд бодоод үзэхээр юу байхгүй юу? Одоо ч гэсэн бүгдээ аав ээж байгаа зүгээр амьдрах утга учирууд нэг байхгүй. Тий. Угаасаа ингээд хүүхэд гээ гараад ирлээ. Тэр хүүхд чинь насанд хүрсэн ч гэсэн ер нь бол ингээд яг 100% бие даахгүй шүү дээ. Насан туршдаа хүүхэд нь шүү. Тийм. Тэгээл ингээл дөнгөж төрсөн хүүхэд за ингээл 5 за 3 хүрж байгаа хүүхдийг боддоо тэр хүн тэр гарцсан байгаа амьд бие чийл хоол өгж, чийл хувц авч өгж, чийл ингээд байх таатай аюулгүй нөхцөлийн чи ингээ байнга 24 цаг бүрдүүлчихгүй л тэр амьд бие өхөн гэж боддоо. Тийм. Ингээл төрсэн цагаас нь хойшоо ингээл цаг болгон хөхүүлээл тэгээл ингээл ариун цэвэр өвчин тусгүй байх тэр бүх орчин нь чийл хийхгүй бол тэр амьд биетийг өөрөө яваад хоолоо идэж чадахгүй тэр зүйл чинь тэгээл өхөн гэж утгаар яаж ч утсан маш том хариуцлага. Тэгээд нэмээд маш их хайр шуудлан амьдрах угаасаа. Тэгээ надад нэг юм одоо нэг guilty pleasure гэж үүдэн штэ. Нэг юм байдаг. Гэтэ яг нэг амар deep биш л дээ. Тэр хаяа боддیں۔ Хаяа deep хэрэгтэй боддیں۔ Одоо манайхны ер нь бидний үеийн аав ээж чинь дандаа ер нь ихэнх шүү. Залуудаа төрсөн 20 гараал төрсөн айгүй биш. Ер нь залуудаа төрсөн хүмүүс байдаг штэ. Тэгэхээр заримдаа надад ингэж бодогдтыг. Аав ээжийнхаа залуу насыг нь залуу байх үеийг нь жоохон хулгайлах нэши жоохон ерөөд хулгайлцсан. Тийм шиг санагддаг. Яг ингээд тэр хүмүүсийн хувьд бол ингээд бүгдээрээ чи хамаагүй амьдрал нь хайрна, утгууч нь болоо явчихж байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг бол ойлгож байгаа ингээ аав ээжийнхээ амьдралттай ингээ аз жаргал өгсөн хүүхдний гэдгийг мэдж байгаа ч гэсэн дээ одоогийн насан дээр миний насан дээр манай ээж хоёр дахь хүүхдээ гаргацсан. Намаа гаргаж яхад би ингээ одоо ингээ би залуу би залуу насаас толтол мэдэрнэ би баг 30-тай да хүнтэй сууж хүүхд гаргана гэсэн хүн явж байгаа байхгүй юу. Тэнгүүд хөрхийн ингээ манай аав ээж бас тэгж бодож исэн болов тэгж бодож исэн байлаа гэхэд ингээ тэр залуу байх гинэн цагаахан одоо бит хоёр шиг ингээ те шоуд нөө тэрийг яахгүй юм чөлөөтэй байх нөө тийм насаа ингээ хөрхийн мэдэрч чадсан болов шууд л ингээл том хүн шууд л аав ээж ингээл шууд л амар хариуцлаганд аав ээжгээ өгсөн юм шиг ярьдаг. Хоёул нэг ихний дугаар дээр ярьжсэн шүү дээ. Ингээд бүгдээрээ ингээд төрөхөд л ингээл энэ хүмүүс аав ээж байсан болохоор энэ хүмүүсийг зүгээр анхнаасаа л аав ээж болоод төрсөн гэж боддог. Тэнгүүд энэ хүмүүс яг үндэ ингээд бид нар шиг л хүн байсан байгаа байхгүй харин тийм. Тэгээ надад бас ингээд заримдаа аав ээжийнхаа амьдралыг хулгайсан юм шиг санагддаг. Би яг яг тэр үед л хизээч харамсахгүй л ахaltaа. Зүгээр битэрийн бодож байгаа нь болохоор одоо ингээд яг аль альныхаа аав ээжүүд битэрийн насан дээр хоёр дахь хүүхдүүдээ гаргацсан байсан байхгүй юу. Тэгэнгүүт битэр яг одоо яг өөрсдийнхөө насыг амар ингээд таашааж байгаа. Тийм. Одоо энэ зун ингээд гарыг гээл яг залуу байна гээл. Тэгэнгүүт яг ингээд яг одоо байгаа энэ залуу нас амар таашаад яг энэ нас чинь маш гоё юм биш тэгээд ингээд яраад үнэхээр таашаагаад жоохон биш хүүхэд биш. Гэтэ ингээд хөгшин биш яг амар гоё залуу насн дээрээ байгаа энэ үе ингээд таашааж хахад ээж аав маань ийм гоё нас яг энэ чинь амар чөлөөтэй байх юм чинь яг гоё нас юм биш гэсэн насан дээр яг бид тэр шиг юм чөлөөтэй байгаагүй ингээ хоёрын хоёр хүүхэдтэй байсан гэж бодохоор яг бид хоёрын одоо ингээд мэдэрч байгаа энэ гоё мэдрэмжүүдийг ээж хоёр мэдэрсэн болов уу гэж ингээ бодоод тэрэндээ амар тийм гэлтэй харин тийм байдаг. Галдаа гэхдээ ээж хоёр бол ээж аваад маань хизээч ингээд тэр үед бол энэ насандаа хоёр хүүхэдтэй байна. Ерөөсөө ингээд залуу насаа мэдэрч чадсангүй гэж хизээч тэгж гомдлохгүй байх хизээч харамсдаггүй байх. Ус тэгэл хүүхдэд амьдралын утга учир гэдэг шиг яг л одоо ингээд бид нэр яг аав ээжээ хамаг амьдрах
мөнгө олох, хөдөлмөрлөх, бараг амьд байх утга учир юм шиг санагддаг шүү. Гэхдээ одоо ингээл чинь хоёулын насны найзууд байгаа шүү. Хүүхдтэй болсон. Тийм. Тэгвэл тэд нар болохоор ингээд өнөөдөр нэрээ зааж байгаа юм болж. Өнөөдөр миний оюутан насны хамгийн сайн найзуудын маань нэг ээж болсон байна. Тэгээд хэрвээ сонсч байвал найздаа ээж болсонд нь баяр хүргэе. Хайртай шүү. Харин тий. За. Чи ингээд яг битэрий ярьж байгааг юу ойлгож байна уу гэхгүй. Одоо чиний өнцгөөс ойлгож байна уу? Ойлгож байна хинээс одоо мэдэрч байна уу гэх юм уу? Тийм. Тийм чиний өнцгөөс ямар санагд. Ер нь ингээд битэрий найзууд ингээд хүүхдтэй болсон найзууд бас адилхан ингээд магадгүй шал өөрөөр хардаг гэж магадгүй шүү. Шууд яг энэ ямар гоё нас вэ? Хүүхдтэй байна. Тэгээд нэмээд би юм байна гэдэг ч юм уу тийм. Магадгүй би залуу байна, нэмээд бүр ийм хөрхөн хүүхдтэй байна гэж бодоод тэгмэд битэрийг харангуут яа энэ хоёр яг энэ гоё насан дээр ийм гоё хүүхдтэй байхыг мэдрэхгүй дээ. Мэдхгүй байна да гэж боддог ч гэж магадгүй. Тэмтэр өөртөө харин тэгэж мэдэрч үзэг болохоор өөртөөхөө л өнцгөөс ирж байгаа шүү. Битэрийн зүгээс одоо ерөөсөө эн чинь ингээд явж л ерөөсөө ийм байгаад байгаа байхгүй юу? Одоо ингээд битэр одоо ингээд жишээ нь гадаад руу явдаг ч юм уу тий. Амар гоё зүйл маш би амар яагаад амар гэж ингээл гадаад руу явдаг ч юм уу. Үнэхээр тийм гоё зүйл хараад ямар гоё юм бэ гэж таашаа утаа. Өө энийг ээж аваад үзүүлсэн ч болсоо. Энийг дүүнэртэй үзүүлсэн ч болсоо. Ямар гоё юмтай болов энийг дүүдээ өхөнсөө энийг ээж авдаа. Ээж хоёрыг нь хоол идсэн болов гэдэг ч юм уу. Тэгээд ингээд тэгэж нэг боддог тийм бас нэг тийм гүйл тийм мэдрэмж байдаг штеп. Энийг бас та нар ч гэсэн аль ч насны хүмүүс баг мэдчихэж байгаа. Одоо ээж аваач ч гэсэн тэгэж ярьдаг штеп. Ингээд нөгөө нэг бүр нэг юм зохиол төр хүртэл гардаг да. Айлын 5 нас чихэр өөртөлж ирээд хүүхдтэй өгдөг аав гэл тий. Тэнгүүт ингээ гой сайхан зүйлсийг хүүхдтэй өгөнсөн, гой сайхан шин зүйлсийг ээж авдаа өгөнсөн гэж ингээ дандаа гой сайхан зүйлсийг хайртай хүмүүстэй өгөнсөн гэж боддог тэр бодлын л ер нь нэг үзүүрний нэг байгаа байхгүй. Би тэр залуу насаа маш гоё таашаангуудаа ийм гой залуу таашааж байгаа энэ мэдрэмжийг аав ээжтэй өхөөсөө авсан болов гэж бодохоор яг би тэр насн дээр аав ээжүүд минь хүүхдтэй болсон айлужаа ингээ амьдралаа зохиоцсон байсан болохоор яг энэ насан дээр ганц би тийм гоё чөлөөтэй ийм гоё ингээ өснээрээ байгаа энэ мэдрэмж ийм гоё зүйлийг өгсөн өгсөн ч болоос гэдэг ч юм уу тийм гэж бодож байгаа л ер нь ингээд яг хүн болгонд л байдаг юун дээрч байдаг энэ мэдрэмжийн л нэг юм үзүүр нэг өөр хэлбэр юм байна дүү тийм үү ер нь айгуу тийм хүнсэн шүү би тэр өмнө ингээл ярихдаа ингээл ярьж байгаа л ойлцдог байсан. Аав ээж гэж байгаа. Хүн болгоны үед амар тийм аав ээж эмээ өвөө тэг гэр бүл гэдэг ч бас нэг амар юм хамгийн гоё хэрний хамгийн эмзэг сэдв байгаа шүү дээ тий. Тэгэл би нэг хосолд орж исэн шүү дээ. Тэгэл дараа нь ингээл ээжтэй ярьжсэн. Тэгэл тэр үед би ингээл би өөр нь гайс. Одоо ингээд амьд сууж байгаа амар хаз шүү. Гайс. Тэгчихэд. Тэгээд амар. Тэр үед ингээл тэгэл ээжтэй дараа зүгээр ингээл хөнгөн ярьж байгаа байхгүй. Тэгэл тэр үед гэдэг би ингээл байхгүй болцсон мэл яах вэ гэл тэгсэн чи ээж. Өө би тэгвэл тэгэл шууд араас чинь өгөх штэ. Тэгчихсэн өөр. Тэнгүүд ингээл аав ээжийн үед хамаг ертөнцийн гэдгийг ойлгодог. Амьдрал нь гэдгийг ойлгодог. Тэгээд өгдөг ингээд тэр их ингээд нөхцөлгүй хайрыг ингээд асгачихгүй юмсан ингээд буруу тийш ингээд эргүүлчихгүй юмсан гэж юу айгүй хичээдгээ. Сараа л хичээх бах тий. Тэгэл бас л ингээд сая болроо хэлсэн шиг гоё юм амттай юм ихтэй гоё газраар явах та үнийг аав ээжтэй гэж боддог. Тийм юм айгүй тийм гүнзгий хайр шүү тий аав ээжийн зүн совин гэдэг. Яг энэ дундаас ингээл бит хоёрын азтай л гэж хэлэх бах та сайн аав ээжтэй тий сайхан ингээд яг хүн болгоо яг бүтэн гэр бүл төсөж байгаа шүү дээ тий тэгмүүд хүн болгонд ингээд бүтэн аав ээж за яахгүй гэхдээ энэ зүгээр амьдралын өнтөг шүү зүгээр нэг тийм жоохон буруугаар ойлгож заяхгүй тий үнэхээр сайн ээжийг нь орлох аавтай хүмүүс байгаа аавыг нь орлох ээжтэй хүмүүс байгаа аав ээжийг нь орлох өвөө мэтийг хамт өссөн хүмүүс байгаа тэр болгоных нь юм эцэгхийн хайр гэдэг үднээс тандар маань сонсоорой заавал аав ээж гэлтгүүгээр гэхгүй юм тийм ээ тэгээ нөө ээж аавын зүн савин гэдэг шүү дээ тэрэн дээрээс би ингээд яг амьдралдаа мэдэрсэн зүйл нь болохоор
зүүн сон гэж үнэхээр бас үнэхээр байд юм байна гэж бодсон нэг зүйл нь би нэг дундаа ангидаа ярьчихсан байхгүй. Цагаан сар төгсөнсөн юм. Тэгээ ээж болохоор манай хамгийн баг дүү төрөлцөн гэртээ байдаг. Тэгээл ингээл өглөө би ажил хичээлдээ яваад өдөр тараал ирдэг штеп. Тэгээд тэгсэн чинь тэр өдөр болохоор ээж яагаад ч өглөө ингээл явхад ингээ босцсон цай мэж чанцсан байж дгүйснаа. Тэр өглөө ингээл харахад за өнөөдөр ихтгэн ирээрээ хичээлээ тараа шууд ирээрээ. Юу цаасар төгцөн цэвэрлэгийн шүү гэлсэн байхгүй. Тэгээ тэр хооронд чинь би ингээ өглөө хичээлд явах гээд ярьж байгаа. Ингээд за гэтлэх гар явсан. Тэгээ хичээл дээр очсон чинь тэр өдөр ингээд угаасаа цаасар төгцөн. Эхний 2 цаг хичээл орсноо тарцсан байхгүй. Тэгээ нөө их тарсан юм чи яах вэ? Гадаа тоглоё ял бөмбөг аваад ангийнхаа хүүхдээс бүр бөмбөгийг аваад байрны гадаа бөмбөг тоглож байгаа. Волейбол тоглож байгаа. Тэгээд тэгсэн чинь волейбол тоглох жагаад би ингээ байрны гадна талын бороо тусдаг төмөрөн дээр гараа орчиж байгаа байхгүй тэр өдөр. Нөгөө нэг амар сорив уу? Тий. Яа. Тэгээд гараа ороод найзууд бөөн сандрал болоод тэг гэртээ очиад бөө юм болоод шууд ингээл ээж яваагүй аав намаа шууд гэмтэл дээр авчиж лойд модел тавилаа. Тэгэл дараа нь тэгсэн чи ээж яагаад ч юм тэр өдөр чамаа гэрт ирээрээ гэж шууд хичээлээ тараад ирээсэй гэж бодсон юм. Яа амар тий. Тэгэл ерөөсөө хизээч өмнө ингээд чи юм дээр хичээлээ тараа шууд ирээрээ мэрээрээ гэж хэлж байгаагүй ээж тэр өдөр яагаад ч юм өөрт нь ингээд хичээлээ тараа шууд ирээсэй гэж бодоол. Тэгэл надад тэгэж хэлсэн байгаа. Тэгэл би ээж чанд тэр хэлсэн үгэнд нь ороогүй өсөлөд ингээд сэрэгт болчихж байгаа. Аяар санамаа ээж дүүрсэн ч гэсэн хизээч ингээд хичээлээ тараа шууд ирээсэй гэж бодогдож байгаагүй гэж байгаа байхгүй юу? Үгүй ирээсэй шууд ирээсэй гэж бодож байгаагүй гэдэг нь хичээлээ тараад бити ирээсэй гэж бодож байгаа биш үү? Зүгээр л ингээд тараал угаасаа ирдэг. Угаасаа л тардаг цагтаа тараал ирдэг цагтаа ирдэг. Тэгэл гэсэн чи тэр үед яах ч юм тархал юм шууд ирээсэй гэсэн бодол. Төрөл. Тэгсэн байдаг юм. Ялс биенээс нь ургасан аим байгаа. Тийм болох тийм. Бид ингээд амар уйлмаар үедээ нэр ингээд шүү дээ амиг гэснээс. Амар хүн чинь нэг юм уйлмаар гэхдээ ингээд нулимс гарахгүй үед шүү дээ. Тийм үедээ би шууд бас ингээд аав ээжигээ бодохоор л уйлчдаг болохоор шууд сайхан нөгөө нэг хурдын буцааж нэхэхгүй хайрыг тэгээд нөгөө амнаас нь тасарсан ам блэ чигээд баясгалангийн бас нэг баясгалангийн 2 ээжийн тухайд байдیں۔ Ийм сайхан ээжийн тухайд дуу тавиал бич бас. Нам сад уйлдаа. Зүн сайн гэсэн чи би надад яг энэ сандарчлаа. Би бас ингэсэн аахгүй би нэг ингээд ээжийг бүр ингээд амар хард орч зүудлээл би нүдчих ингээл амар зүудэлдэж штэ тэгээд амар зүудлээл орондоо уйлал өглөн сэрж байгаа байхгүй. Тэгээ би баг химшээл рүү лүү онсоор руу лүү нэг найз руугаа өглөн сэрээ шууд залгаад уйлал залгаад ингээ ээжийг зүудлээд тэгсэн чинь ингээд ийм зүуд байсан гэл амар зүуд дэрж уйлал. Тэгээ би дараа ээж дээр сахантаа тэр өдөр ингээ таны би мич өгдөг үсттэй би амар тийм зүудлсэн шүү дээ гэсэн чи ээж яг би нүцсэн байсан шүү дээ. Тийм үү. Тэгэл ёо энэ нэг тийм их үрийн зам гэж яг байд юм байна гэж бодчихсон. Тэг нэг санаанаас гардггүй ингээд аав ээж чинь нэг амар хөөрхөн юм үйлдэлүүд юу вэ? Жижигхэн үйлдэл үүдэн шүү дээ. Нэг амар хөөрхөн зөндөл байгаа л та. Гэтэ хамгийн санаанаас гардггүй гэдэг нь яг тийм яг нэг тийм болж надад гайчих. Чипс ягаад л эсэл идчихэл л. Чипс чинь гол нь гэж шартай. Мөчд гоё юм шүү дээ guys. Санаанаас гардггүй одоо моментийн хэлэх юм уу эсвэл зуршлын хэлэх юм уу? Мэдхгүй байвал санаа дургүй л байдаг. Тэгээд дараа нь санаж байгаа хэрчээ. Чамд байгаа л тэр. Надад одоо санаа навчрахгүй. Надад надад нэг юм яг хоо ингэж санаанаас гарахгүй гэдэг нь хамгийн багынхаа үеийг бас нэг ярив. Яг ингэж юу гэсэн юм. Би ингэ жоохондоо ээжээр өрөөнд би ингэ нөгөө өрөөнд ингэ унтдаг сахгүй дүүтэй амд. Билүү ихчтэй амд унтдаг гэж л. Би ихчтэйгийн амд заяа хамаатайгаа ихчтэй амд. Тэгээд манай дүү яг миний доотлын дүү жоохон ээж автай нөгөө өрөөнд унтдаг сахгүй. Тэгээ би тэгсэн чинь яг нэг өвөл лээсэн баг. Би яг 5 настай байсан болов. Тэгээ ингээд юу яадаг. Би ингээ ханиад төрхөөрөө жоохон амар хүнд хүрдэг байхгүй юу? Яг нэг юм одоо жил болгоны 11 сард бол би одоо хүрж байгаа. Гэхдээ тэр бол ингээд хэцүү байдаг ч гэсэн яг нэг бүр үнэхээр хүнд хүрхээрээ би ингээд яг нэг төрлийн хар дарсан зүудмүүд зүудэлдэг.
Яг нэг төрлийн. Тэгэнгүүт ингээл одоо ингээд нөгөө нэг хитрхи биеийн өвдөө дэлгэр нэмэлэрнэ гэдэг шиг нэг юм хийм байгаа ч юм шиг санагдаж манагддаг нэг тиймэрхүү амар өвддөг байсан. Тэгээ яг тэр 5 настайд болохоор би нэг тэгж амар өвддөг. Тэгээ би ингээд зүүдэндээ нөгөө хар дарч мардаг ч юм уу. Тэгэнгүүтээ би ингээд зүүдэндээ аянгуудаа нойрон дундаа ингээд шүн уйлцдаг. Тэгээ ингээд нойрон дундаа уйлж үлжсэнээ сэрэнгүүтээ тэр чигээр ингээд өргөжлүүлээд уйлж мэлчдэг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь ингээд яг зүүдэндээ би ингээд амар одоо ингээд халуураал тэрэндээ болоод хар дарж байгаа. Тэгээл ингээд хар дараал ингээд сэрсэн чинь ээж нам ингээд твэрцээ явчихдаг байхгүй юу? Гэрт. Тэгээл гэсэн чи би ингээд яг бодвол зүүдэндээ халуураад ингээд нөгөө юм ярьсан л ах зүүдэндээ. Тэгээл гэсэн чи ээж нөгөө өрөөнөөс сэрэл босч ирэл намайг твэрсэн. Амар сандраал авар очижсэн. Тэгэл охин жиглээ тайлгсаж авдар очивчл би чи нөгөө ингээд муухай зүудлээд ингээд сэрчэнгүүтээ ээжд ингээд тэрүүлж байгаагаа харангуйтай шууд ингээд тавьшраад шууд ингээд тавьшраал тэгээд ингээд ээж авд ирэлж байгаа л тэгэл онцсон. Ер нь би чинь харин 5-таа ингэж тагч. Зүгээр 5-таа юу? Тий. Тэгээд тэргээ санд яг ингээд би баг тэгэл 5-таагаас хойш ээж бүр яг нөгөө жоох хүүхд ингээд тэрдэг шүү дээ. Тэр шиг ингээд тэрсэн бүр ингээд нөгөөрөлгүй гүйцсэн байхгүй юу? Тэгээд тэрнээс хойш угаасаа би ээжд баг тэгж тэрвэрлэх байхгүй юу? Яг нөгөө машин дотор ингээд унтангот ингээд гэртээ оргингүүтээ тэрврээд гэрмэдлээ ордог шүү дээ. Тэгээд тиймэрхүү байдлаар л тэрвэрлчихсэн баг гэхгүй. Тэгээд тэрнээс хойш би ч том боллоо. Тэгээд яг хамгийн сүүл баг ингээд яг миний санаж байгаа ээж тэрвэрсэн үйл явдалч тэрсэн. Тэг ингээд амар угаасаа хүн таниад хүрдэг байжгаад ээжэд ингээд тэрвэрлэнгүүт зөв зөвөр болсон ч гэсэн сүл яг зөв зөвөрчлөг л тийм мэдээж яг тэр үед ингээд тайвшраад шууд ингээд амар тайван болоо тэр мухаа зүудэлжсэн зүуд мөд ингээд санаад жорхоо бараг болтлоо. Тэгж амар гоё тайвшрлыг өгдөг. Тийм аюулгүй мэдрэмжийг өгдөг. Сүүлийн мэдрэмж бараг тэрсэн баха. Нөгөө жоохон багт ингээ ханаад түрээд халуурахаар ээж ингээ тас тврээд уддаг гэсэн шүү. Тийм халууныг наавна гэдэг. Халуурах. Гэтэ аавч хадлаар чи ингээ муухай зүудэлдэг юм. Үгүй. Би үнэхээр ойр тойрных нөгөө дандаа ингээ хүчин гэж зүудэлдэг. Гэтэ яг мөнхөрдөг л гэсэн л дээ. Тэнгүүт ингээ гэр бүлийнхнийгаа тийг зүудлээл бүр навшуултлаа уйлж сэрдээ шүү. Тэгэл сэрчээл ингээл зүүд байсныг нь мэдээл дахиад ашгүйдээ. Би дүүнэрээ л тэгэж амар зүудэлж шүү. Би бас дүүнэрээ ингээ алдаж малдаал дүүнүүдийн хаараас тэмцэж мэнцээлгүй гэл зүүд санаа шүү дээ. Тэгээд надад баясгалангийн тэр дүү ингээд тархин донд яваад ах юм. Талгад дотор ингээд тоглоод идэв шүү дээ. Тэгээд тэгээ бас одоо ингэ санагдтыг. Би болохоор ингээд ер нь багасаа айгу ингээд бие дагаад аав ээжээсээ ингээд хол үедээ хол ойр үедээ ойр байцсан. Тэнгүүд одоо ч гэсэн би ингээд аав ээжээсээ тустаагараад ер нь бол нэлийн удаж гин. Нэлийн хэдэн жил болцсон байна. Тэнгүүд ингээд хол байх нь бас ингээд тэрнийг хайрын ингээ нандин болгож байгаа тийш юм байдаг юм шиг санагддаг. Хэрвээ ингээ надад үргэлж хамт байгаалах юм бол би яа аваад ээж ядрагт намайг шүн орой гаргасангуу дадаа гэж ч магадгүй. Гэтэ яг манай үеж тэхгүй бахал та ингээ агаас ингээ аягүй итгэж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд байнга байгаад байвал тэр үн цэнийг ингээд бас мартчих юм шиг байнга л хажууд байж да гэж бодох юм шиг санагддаг. Тэнгүүд ингээ хол байгаад байх тусмаа би ингээд аав ээжийн хайрыг үнцнийг нэлээд ойлгоод хамт байхаа одоо ингээ амралтаараа очих ч юм уу тий тэр хамт байх нь хэд хоног цаг хугацаагаа амар нандин ч ингэж хайрлалт юм шиг санагддаг. Тэгэл очингууд ингээл одоо ингээ чамд ингэж анзаардаг том болгоцсон яг түрүүн хоёул ярьжсэн шиг аав ээж нэр яг л ингээл хүн л байгаа байхгүй юу хөргөн анхудаа амьдарч байгаа бүх юмыг анхудаа туулж үзэж байгаа анхудаа л амттай хоол идэж байгаа гэдэг шиг зүгээр ингээ амар хөөрхөн тийм хүн гэж хардаг болсон юм уу. Өмнө нь бол аав ээж бүгдийг чадна, аав ээжээ тусламж, аав ээжийн мөнгө дадаа. Ерөөс аав ээж ингээл зүгээр л миний артал байх хэрэгтэй хүн гэж боддог гэсэн бол одоо ингээ аав ээжийг амар юм хүн гэдэг үднээс амар тайлбарладаг болсон мөлий. За тэгээд алдах юм ч байна, буруу ингээ шийдвэр гаргах үуч байна. Тэгээл адилхан л хүн юм да гэж амар ойлгох юм билээ. Тэгээ энэ магадгүй бас ингээд том болохын нэг ер нь том болох бас энийг хэлдэг бах тий. Аав ээж ойлгох. Одоо хоёлаа тэгэл бас удахгүй аав ээж болно, ээж болно.
хүүхдээ явуулсан юм. Аанаас гол. Болий. Би голоо болий. Юм. Яг тийм ээж аваагаад зүгээр л хүн л хэлсэн биш. Зүгээр л одоо би ээж аваахаа ингээд одоо би ингээд 20 гарсан байгаа шүү дээ. Бүр ажил төрөл хийдэг болоод олон жил болсон байхдаа ч гэсэн ингээд ээж өөр бараг л миний охин мөнгөгүй бол надаас ав гэх нь холгүй ингээд байж хахад одоо ээж аваа өөрсдөө том болоод им 40 50 хүрээд ингээд том болцгоцсон ч гэсэн ээж аваадаа одоо хүртэл яг л хүүхэд гэдэг би бас ингээд амар мэдрээл ээж аваа өөрсдөө ч гэсэн ээж аваа хайжууд амар нэлхраал бүр ингээд одоо аав ингээд жишээ нь манай гэрийн ингээд хууршгүй ноён нуруу тий бараг аавд айдаг зүйл гэж байдгийн болов хэмжээний ийм амар том хүн чинь эмийг ингээл харангуйтаа ингээл нэлхраал ингээл ирэхлээ бүр ингээл чаддаг юм чадахгүй болохгүй бол бараг тий эсвэл ингээл имээд амар мундаг өөр болж болоо. Тийм бүр ингээл зүгээр л ингээл харангуйт амар нэлхраал бараг ингээд нөгөө юу лээ бараад иж хөвтөж мэвтэй зүгээр. Тэрийг харахаар ингээд ёо яага том болчиход зэжээч бодохдохгүй тэрийг харангуйт ёо аавч гэсэн эмээгийн хувьд хүн штэ нэлх хүн л гэдэг бах та гэж бодогдоод. Тэгсэн чинь ингээд надад болохоор бас ингээд яг нэг бас нэг момент идэв. Тэр нь болохоор ингээд би ээжийг бас ёо манай ээж ч гэсэн одоо ингээд ээж чинь ингээд түрүүн нөгөө хамгийн ихний дугаар дэрэлсэнчлээ. Ингээд намайг ухаарахад л ээж гээд ингээд бүх юмыг болгодог тий одоо ингээд чинь намайг өвтгöd яаж иж байгаа л юу болгоцсон эрүүл болгочдөг. Одоо ч гэсэн би ингээд хаяа одоо ч ингээд харьцлаа үлрэн шүү дээ guys. Ядаад 3 дахь хөлөд дамнаад ингээд харьцлаа ирж байна. Тэгээд харьцлал хөдлөөл ингээл хамарч ингээд носч гойжоол ингээл найтагаал байж гот өчтөрхөн өглөө би ингээд амралтын өдрийн өглөө унтчихлаа. Тэгсэн чинь ингээ аав нөгөө өрөөнд дүүтэй ярьж байгаа байхгүй юу. Энэ нэг зайшлаад яана аав нэг юм харсан чи тийшээ өдөр юугаа тарахаар очих уу гэж ярьж байгаа. Тэгэл тэгсэн чи ээж болонгууд ингээл юу ягаал ханаа төрөнгөт би ингээл танаа төрч би нөгөө 11 сар болго амар хүн танаа төрдөг гэлж байгаа шүү дээ. Тэг хүн танаа төрөхөөрөө бас ингээд аюу хэцүү хоолоо өвдөн тэгэл ингээл хамаг би сүлдаал ингээ хөвччихдэг байхгүй. Тэнгүүт ээж ингээл намайг өглөөс ирэхээс өмнө босон гутаа юу яагаад энэ нэмийг чи өмнө нь угаа зүгээр болсон билүү гэд нэг колон гэд нэг юм нөгөө хуурай сироп юм байдаг ш. Тэрийг ингээд авчираад 5 6 7-оор ингээд авчираад миний хажуудалч орны хажуу ширээ нэр тавьсан. Тэгэл тэгснэ дүүтээ бас саяхан ингээд бит нөгөө кондишны ханаа төрсөн. Айгу арчаагүй. Гадаа ингээд халаацж өглөө гэжсэн. Ажил дээр ирэнгүүтээ кондишн хасаага нөгөө кондишныхоо доор ингээд сунгуудаа хоол өвдөн очиж. Тэгээд нөгөө ханаад манаад өрөө гэрээр нэг харшлах хажуугаар ханаад нос гэдэг. Ад болж байгаа маа ски тандаг. Яа чи юм ий. Яа анаа мэн. Тэгээ ад болон харшил дээр нэмээ ханаад үрсгэрчтэй яах юм бэ? Тэгээд тэгсэн чинь дүүнэр бас нэг өдөр самраа шухтансан байж гинэ. Тэгэл юу вэ та нар ч одоо гэрээс гарах байж юм хань. Тэгсэн чинь танаас аваа үсттэй мэдтэй. Тэгэл тэгснэ манай хамгийн баг дүү ханаа төрсөн гэж явжсан гайг болцоос ахгүй. Тэгсэн чинь бас өчтөр өдрхөн өглөө ингээл байдсан чи ээж манай дүүтэй юм ярьж байгаа бас хамгийн баг дүүтэй. Тэгснэ манай дүү ханаад гайг болцсон байхгүй. Тэгнэ читамон гэдэг нэг юм сироп байдаг штэ. Өсөд юу л имийн урамлтай. Тэгэл тэгснэ миний охин энийг ухаар ханаад зүгээр болцсон те. Мэг гэлгч манд те ими гэлээч. Тэгэл тэгс чи энэс янаа чи бас авч үгүй дөө. Тэгэл одоо хүртэл би ч гэсэн ингээд ерөө би ганцаараа байсан бол ингээд баг хөө ханаад төрчлээ гэл өөрөө бас ийм аваал ингээд яг одоо ингээд арчаагүй юм шиг санагдчих магадгүй л те. Гэтэл ингээд ээж аав ээжүүд тахта би ингээд ёо өөрөө гараад имээж авчиж чадахгүй нэг юм арчаагүй зөө. Ээж аваараа им зөөлгөөл харшлын имээ хүртэл аавар судлуулж модлуулсан ингээд явж байгаа хэмжээний. Тийм тэгээд тэгсэн чинь ээжийг ингээд би бас нэг өдөр ингээд харлаа. Энэ болохоор барж иж мэл юм нахгүй. Тэгсэн чи би нэг юм сам авсаахгүй юу? Им хуухны массаж хийдэг мэдэг яасан юм янтер гэд. Тэгэл би ингээл гэртээ авч ирэл дүүнэртээ яасан юу юм уу ингээл дүүнэр тийм. Энэ нөгөө ингээ хуухны массаж ингээ толгоондоо массаж хийдэг мэдэг юм янтер гэл ингээл ярьсан чинь тийм юм уу гэл. Тэгэл дүүнэртээ тэгж ярьж байгаа би байна өрөнд тавьсан байсаахгүй. Тэгсэн чи ингээд би нэг өдөр оройн ингээд яг байна өрнө хажуугаар явсан чи хаалхан горхон. Тэг ингээ харсан чи ээж ингээ талны өмнө амар хөөрхөн
Ингээд талны өмнө зогссон заяа. Тийм миний нөгөө самаар ингээд үсээ ингээд амар хөөрхөн нэг тийм ингээд үсээ самцсан ингээд талент харцсан гэж тий. Тэгээ харсан чи ингээд нэг ээж нь ингээд ажлын хавсан агуур ээжхаа ингээд нүд нь унж унсан юм ингээд аваад ингээд талны өмнө өөрийгөө нүрээ бодаад ч юм уу ингээд өөрийгөө үсмсээ санаад нэг зогсож байгаа нэг 5 настай охин харагдаад надаа. Йоо. Тэгэл хараад ёо. Ээж миний ээж ч гэсэн охин шүү дээ. Имээ юу юм бэ? Жогоо охин доо гэж боддог. Бүр ингээд яг жогоо нас 5 настай ээжигээ ингээд 5 настай байгаар харч ингээд амар бүр яг талны өмнө яг нэг амар ингээд хичээсэн ингээд бүр амар ингээд нэг юм эмгтэй хөвч нэг юм чам ингээд уруулан жимигээ нэг юм болдог доо яг тэгсэн ингээд өөрийгөө талент харцсан. Өөрийгөө ингээд хөөрхнөр харцсан тийм ингээд бүр ингээд нэг хөөрхөн зэрэг ингээд өөрийгөө талент харцсан ингээд амар хичээнгүй үсээ ингээд самцсан зогссон. Амар хөөрхөн ёо. Тэгээ би тэр чинь ингээд ер нь юм махаар өрөөндөө тавьчихдаг. Тэгээ тэр самыг би эзэж өрөөндөө тавьдаг. Тэгэл байн өрөөнд байж. Тэгэл ээж авч өсөө. Би тэгээ тэр самаараа би өөрөө өсөө самдагч. Тэгэл ээж самдаг хөө. Тэгэл амар хөөрхөн санагдчих. Тэгэл ёо ээж аав минь бид нартай л ийм том хүмүүс ч гэсэн айлын л нэг охин штий. Айлын л жоохон хүү штий гэж боддог. Тэгэл хөөрхөн байдгүй. Хөөрхөн байдаг. Ёо би бүр тэгэл уусаа харин тэгэл энэ мэдрэмж угаасаа тэгэл хүн болгоно угаасаа хизээч тэгэл би аав ээжийн охин гэдэг нь үнэн хിവэрэл байна алга болохгүй хайрын ч алга болохгүй тэгвэл ээж аав маань ч гэсэн би ингээл одоо болохоор ингээл өдөр тутмын би яхаа ингээд ээж автгаа байдаг л да. Сэж байгаа ээж автай хамт байдаг талаараа ярьж ингээд өчтөр орж игдэрхэн би ингээд гэртээ нусааны игээд мигээд гэдэг талаараа баг ярьжсэн ээж автай байдаг л таач. Та нар ээж автайгаа байдаг байхгүй юу? Тэнгүүт ингээл ээж авч ингээд гэртээ намайг үнэхээр миний дураар үнэхээр намайг эрхлүүлж байгаа. Ингээл одоо л намайг ингээд нүүрэн дээр миний охин нэ гэхгүй мөртлөө үйлдэлээр амар хайрлаж байгаа нь мэддэг байхгүй. Тэгээ би үнэхээр яг төрсэн гэртээ амар жаргалтай байгаа мэдрэнгүүт ингээл хаяа чи хараа л итгэж жаргалтай байна уу гэж бодно. Тэгснээ нөгөө талаас за би гэртээ байна ээж авахаа хажууд байгаа юм чинь яг энэ үедээ л би жаргалтай байхгүй яах юм бэ гэж бодоол. Би л өөр аав чөөртэй байхад бүр юунд санацгүй болчихсон шээ ингээд болчихсон шүү. Би яагаад болсон бэ гэхээр эс ахгүй. Аль нэг мартагдахгүй нэг мөчгөл ярьсан шүү дээ. Тэг яг гоё мөчүүд зөндөө байгаа хэрнээ зөвч ялна бол. Ярьсан юм чиг л явдаг шүү дээ. Мартагдгүй мөч юм уу одоо тийм тэгсэн чинь ингээд хөөрхөн юмнууд нь ингээл нэр тэгс тийм байдаг да гэж аавч энэ талаар хөөрхөн юм ярьж ийсэн бодож ийсэн ингээд манай ч юмс ингээд над чиг үйлэм хай заяа байхгүй. Би бас ээжигэд дөрөөс үйлэм хай. Тэнгүүт ингээд яг зүгээр л юм нөлмөс кино мөн үзэж юм нөлмөс унгаж байгаа юм ингээд өмнө харж ирсэн ч гэсэн бүр уйлж байгааг ингээд тэр үе хүртлээ бол хараагүйс аахгүй юу. За. Тэгээд тэр чинь би нэг 5 6 За 6 л байсан. Тэгээ би ингээд 6 настай байсан уу? Настай. За. Гү анги. Тэгээ бас жоохон гэхдээ ерөнхийдөө бол ингээ нэг өөрийгөө бол би том хүн гэж боддог ч гэсэн. Тийм хэрсэн хүүхдээс. Тэгэл ингээд манай одоо ээж нэгс үг шүү дээ. Ээж нь манай эмээ ингээд эмнэлэгт хойж агаад хол хойж агаад эмнэлэгтээ ингээд санамсаргүй байдлаар ингээд нас орцоохгүй юу? Тэгэл ингээл ээж болохоор ингээл уцаар яриад байгаа байхгүй үүд болцоо. Уцаар ингээл яриад ингээл би энэ мод чи ингээл уцаар яриад ээж тэгж ирмсээс байхгүй. Ман дүүг гэдсэндээ яжсэн. Тэгэл би энэ мод чи ингээл яриад ингээл хүмүүс ингээл яриад тэгэл би тэр чим ашаа тэр ингээд манайх тэр маргааш нэг олимпиад руу нэг өөр нэг аймаг руу явах гэжсэн байхгүй. Тийм болохоор ингээл юм бэлтцсэн. Тэгэл ингээл ээж басгал уцаараа л 50 байж чадахгүй. Тэгэл ингээл нэг ингээл уцаа тавьснаа шууд ингээл ээж орон дээр ингээл шууд ингээл хөвтөл уйлаад тэг тэгж уйлахтай ээж бүр ингээд гар хөлөөс авчаад нэг хүүхд ингээд нэг юм санаанд юм таарахгүй болохоор ингээд тийчлээд уйлдаг штеп.
яг тэгж үлжсэн байхгүй. Тэгээ тэрнээс хойш ингээд тэгэд яг тэр ингээд санаанаас ингээд гардаг байхгүй юу ингээд яг ингээд тийжлээд уйлж байгаа ш тэг хүн ингээд хүүхдээ хажууд тийм одоо юмаа гарахгүй л хичээж штэ. Гэтэ тэр үед зүгээр ингээд бит хоёр бол ингээд тэр үед хамаагүй зүгээр ээж тэнд ингээд хүүхэд ээжийг алдчихж байгаа байхгүй юу? Тийм штэ. Яг тэрийг би ингээд тэр үед ингээд бас ингээд хэцүү байгааг нь ойлгож байгаа ч гэсэн ингээд том болгоцсон тэр бүр ингээд ямар амар хүнд үе байсан юм бэ гэж боддог байхгүй. Тэгээд би ээжийг алдвал гомоо юрлаа гэхдээ ингээд хизээ нэг хорвоог хин чам штэ. Тэнгүүд би ээжийг алдвал ямар хэцүү байхыг ойлгож байгаа. Тэнгүүд ээж тэр үед ингээд ээжийг алдчихсан гэд ээж байхгүй л ингээд хорвоо хоосон юм шиг санагддаг шиг ингээд ээжийг алдчихсан биз дээ. Яг тэрнийх нь өмнөх жил нь аавыг алдчихсан байхгүй юу? Тэгээд аав хийж хоёроо алдчихж байгаа юм биш дээ. Одоо ингээд чамд ээж чинь ямар түшигтэй ямар их хайрын нэрл санагддаг үлээ тий. Тэгэнгүүт ээж чинь тийм хүн байхгүй болж байгаа. Аха. Тий. Яг ингээд тэрийг яг том болгоцсон яг ойлгох юм лээ. Яа, завгарч өгч. Тэгээд би ингээ 10 жилдээ л найзуудтай ирдэг гэсэн. Би ингээ хамгийн айдаг юм чи юу вэ гэхээр аав ээжийг алдахаас аав ээжигээ өөхөөс энэ гэж мөгдөг. Тэнгүүд яг тэр миний сайн гардаг юм. Зүгээр ингээ яг жоох хөвчөг үйлжсэн. За тэгэл тэр хүнгээ ээжигээ алдчихж байгаа. Тэнгүүд одоо ингээ би чинь айлангаан зөвхөн байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд ээжигээ түшиж тулах одоо ээж нь болох хүн би юм шиг одоо надад санагддаг болсон гэх юм уу. Би ээжигээ ээж шиг нь хайрлах хэвээр ээжийнхаа оронд ээж нь болж чадахгүй ч гэсэндээ тийм ээж шиг түшигтэй ганц охин нь байх хэвээр юм шиг санагддаг. Яа, sorry guys. Хамар нэг ойлгох байсан юм аа. За тэгвэл аав ээж чинь хилдэг юм тренд ч гэх юм. Өгнүүд юу вэ? Баян хэлж идэг. Баян хэлж идэг. Сургаал шиг хэлж идэг. Ээж болохоор яг ингэдэг байхгүй. Ирүүл байвал болно доо. Тэгэл өвдөхгүй л байвал одоо бас нь болно шүү дээ гэл. Ирүүл хахад тэгээ болно шүү дээ гэл. Сая бас ингээл намайг ирэхэд тэгэл балс ингээл ээж ингээд хүүхдээ явуулах гэж байгаа нь хэцүү. Би ингээл аав ээжээсээ салаа явж байгаа хэцүү шүү дээ. Тэгмээ тэгэл хэцүү байгаа ч гэсэн за тэгэд ирүүл хахад болно доо гэл дандаа гэдэг. Тэр бол миний ингээм амьдралын философик. Нэрэл ус ирүүл байх юм бол тэгэл үргэлж уулзсан бивний хайжууд байна. Тийш үү? Ээж их тэгдэг. Аа болохоор юу гэв бэ? Тэгэл биш нэг уйлал тэгэхээр аав ээж юу тэгээ байнгын ярьж байгаа шүү дээ. Гэдэг. Тэгвэл надад нэг санаанд орж ирэхгүй наа. Жижиг юмсэн тийм bijүүл шүү дээ. Аршлын юм уу гэдэг шиг. Өөрөө мэдээлэх юм болов. Өөрөө мэдээ. Ер нь ингээд яг би шийдвэрээ гаргацсан байхад би нэг ерөөсөн бонд шийдвэр гаргаж яваад би нэг ингээд толгоогоо мэдсэн нэг тиймж амтан бас биш. Яг цагаад болохоор би ээжийн хувцыг биеийн цөм рүү хийх зөвөө буруу юу гээл асуудаг хүн аялалд гарах болохоор. Тэнгүүд ээж хоёр болохоор ер нь за минийх өөрөө л мэддэг гэлтэй. Яа намайг нэгдүгээр ингээд ахад нөө өсгөлийн баярлдаг ш. Тэрэн дээр ингээл математикийн авраг, Монголын авраг гэх нэг болно гэл. Тэгэл тэгсэн чинь би чинь уншлагын авраг болцсоохгүй юу? Эхлээд тэр нэг уншлагын одоо тэмцээн гэх нэш энэ нэг тийм уншлагын шалгалт шиг юм гэж байд юм болсон байхгүй юу? Уншлагын авраг, Монголын авраг, математикийн авраг гэх нэг 3 авраг болсон. Тэгээд тэрэнд нь болонгот уншлагын тэмцээнд нь болохоор би нөгөө нэг юу яадаг ээжээр намайг сургууль дахаас өмнө би уншаа сурцсан. Тэгэл тийм болохоор нөгөө нэгдүгээр ингээд ороход байлж уншдаг болсон. Бэси. Тэгээд
юу яана уучлаарай. Тэгээ хавар нөгөө өсгөлөө мэрэ их гэдэг уншлагын аварга шалгаруулъя гэл. Тэгээ эхлээл ангиасаа шалгарангуудаа өдөр нь ахгүй хичээл өглөө хичээл орж байхад юу яагаад анги болгоноос нэг уншлагын аварга болсон гот нь менежерийн өрөөнд цугаснаа дахиж уншаад. Тэр өдөр би бараг юуны тухай бараг нөгөө нэг хараацай шууны биш алга шаазгаа гэдэг лөө. Шаазгааны тухай тийм их уншижсэн ахгүй номноос. Тэгээд ингээл яг миний нүдэн дээр яг наттай адилхан 3 хүүхэд л байлаа. Тэг ингээд бид дөрөв ингээд яг ингээд дараалж уншгаад ингээд яг бид дөрөв нүдэн дээр болол. Тэгэхээр олоог уншсан нь төрүүлэх юм. Тий. Минутанд тахгүй юу? Уншлагын аварга гэдэг нөгөө нэрээ минутанд олоог уншдаг. Бага ингээд 1 минутын уншлага гэдэг шүү дээ. Тэрэн дээр ахгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд яг бид дөрөв нүдэн дээр тоолоод би их үг уншаад за дгүй болроо юм байна гэдэгсэн ахгүй. Тэгээ би чи уншлагын аварга болчлаа гэж бодоол. Тэгсэн чинь орой хичээл харсны дараа нөгөө тооны аварга нь шалгаруулах гад нэг тооны ингээд энэ тооны аваргын юунд орох хүмүүсийн нэг ингээд цуглуулснаа ингээд ийм шалгалт хийн хашаа нэг юм болсон байхгүй. Тэгээ тэрэн дээр ингээд аав ээж шаав намыг ингээд орох уу гэд. Тэгсэн чинь би ч нөгөө айл өглөө уншлагын аварга болцсон. Тэгснэ үдээс хойш насан чинь нөгөө өсгөлийн баяран дээр урлагийн үзэлбэр үзүүлнэ гэ би нэг дуулна гэсэн заяа. Тэгээ нөгөө дууны багшийнхаа хичээлийн тартал нь ингээд нөгөө дуулна гэсэн 4 5 хүч чинь сургууль ашны дотор хөөцлөл гүүгээл. Тэгэл гүүгээл үзсэн чинь аав донд ингээд зогсоосон. Миний охин математикийн юунд нь орох уу гэсэн чинь орохгүй гэсэн чинь миний охин орчихлоо гэсэн чинь орохгүй гэсэн миний нулимс гэж жоохон гардаг байхгүй. Би ч нөгөө жоохондоо ингээд уур хөрөнгөд уйлж мэлждэг. Тэгээ тийм үгүй орохгүй гэл урваагаал маяглал нус гинэ нулимс ингээд туслаа гэсэн чинь за миний охин төглөө өөрөө л мэдээ. Тэгээ би ороог байхгүй. Тэр үеэс би эхлээл намайг өөрөө мэдгээл. Тэгээ хамгийн дараа нь олонгот би яг нөгөө нэг уншлагын аварга нөгөө математикийн аварга би үн болчихвол байсан юм байна гэж мэдсэн болохоор математик дээр надаас нэг сайн биш хүүхэд математик аваргалцсан. Тэгээ би чинь ингээд бас хүн чинь бас шуналтай юм байна. Уншлагын аварга олчаад би математикийн аварга болоод 2 медаль засан мал гэж бодож. Тэгээл за яасан гээ хаяа байга өөрөө мэдхийн ч бас хэцүү юм байна да. Өөрөө мэдснийхаа дараа би ингээ харуулж байгаа байхгүй. Яг ингээд тэгмүүд бас тэр үед за би шийдсэн юм чинь одоо явах вэ гэж бас бодсон. Тэгмүүд яг ингээд ээж хоёр аль нь л тэгэл өөрөө л мэд бэлдэгт. Би л ажлаа солилоогийн өөрөө л мэд. Мэргэжлээ солилоогийн за чи өөрөө шийдсэн бол тэгээд өөрөө л мэд. Би яа ийм хүн болно гэх за өөрөө л мэд. Би тайч хүчлэнэ гэхгүй. Тий би өөрөө мэдчихлээ. Тэгээд өөрөө мэд гэдэг үг нь яард ингээд амар хариуцлага надад итгэж байгаа ихтгэл бид ирсэн. Бас ингээл аавж юу бас ингээл ах дээр ингээл амар өөртөө шийд ингээ өөртөө мэддэг гэж бас тэгдэг. Тэнгүүт одоо битэрийг буруу юм хийхгүй, буруу гიშхгүй те буруу зам руу орохгүй гэдгийг ингээ мэддэг болохоро тэр хэмжээгээр итгэдэг болохоро амар тэгд юм шиг санагддаг шүү дээ. Тэгээ итгэлийн алдаагүй алдахгүй хичээж явдаг мэддэг болохоор те бас ингээ тийм ээ да. Тэгэл яг өөрөө л мэдэх гэж байгаа моментууд ингээд надад нэг киноны нэг юм үе ингээд өрөөмд гэлгээл яг ингээд нэг юм жоохноос нь том болтол өрөөмд гэж байгаа. Тэр моментууд ингээд нүдний өмнө бараг гарч ирж байна. Тийм. Манай аавч ерөөс бас ээж аваа тийм ээж аваа болохоор одоо ингээд чинь би ийм шийдвэр гарлаа гэмээр за шууд л өөрөө мэдгэхгүй бас ингээд хэлэн за надад бол нэг энэм дээр юм шиг санагдчих шүү. Миний л өвч гэлтэй. Тэгэл би за гэл тэгэл тэнгуут бас бодно шүү дээ ээж авийн хэлсэн санаа тийм ээж аав юу гэх нөө гэл эхлээл ингээл би ингэ тийм үү яах уу гэж байгаа. За надад бол ингэ санагч. Гэтэ ч өөрөө л гэлээ болчихдог байхгүй. Тэнгуут би ингээл өөрөө ингээл мэдээл явж за би ингэ шийдлээ гэв. За чи өөрөө тэгээд бодож шийдсэн бол тэгэл чи шийдэж штэ гэл. Бас нэг өөрөө мэд гэдэг зүйл нэг бас нэг момент идэв. Тэр нь болохоор би ингээ багтаа бас ингээ хичээлийн хийн штэ гэр нь болохоор. Тэгээд тоомогоо бодчихдохгүй бас тэгэл мия. Тэгэл за ээжээс асуу гэл. Тэнгүүд ээж хоёр халангууд хизээч надад ингээ нөгөө одоо хүртэл ингээл надад бол ингээ санагдаж байна. Гэтэ ч өөрөө мэдээ гэл нөгөө хамгийн сүүлийн шийдвэр хамгийн сүүлийн үйлчлэгийг бийж байгаа штэ. Тэнгүүд яг ингээ математикийн даалгавраа ингээл асуугаал очингууд хизээч надад ингэж бодоод энэ хариуг гэж хизээчлэхгүй.
Ингээл яах вэ гэж очив. Чи нэг ингээд нэг бодоод үзтээ гэж буцаач. Тэгэл гис буцаж ингээд ширэндээ суугаад шууд хариуг нь ингээд нэг багын зааж өгч. Ингэж нэг бодонгот бас болохгүй. Тэгэл ингэж далцсан жаал чадахгүй нэ гэл. Ингээл явал ингэж утсан ч болтгүй. Чи одоо нэг тэрийгээ тэгээ дахиад үзгээл. Тэг уцаагаал дахиад тэгээ. Тэгэл би яг тэгэл буцаж захтаа амар бодоол ёо. Ямар хэцүү юм. Зүгээр хилээд өгчөө. Зүгээр яаж энэ хариу гарсныг хилээд өгчихлээ. Тэгэл чи өөрөө л мэд. Чи өөрөө мэдээд өөрөө дахиад бодоодох гэл. Чи өөрөө наатаа бодлогоо шийд гэл. Тэгдэгсэн. Тэнгүүд энэ ингээд өөрөө мэд гэл надаар өөрөөр нь бас хийлгээд байгаа цаагаараа чи өөрөө л өөрийнхөө над амьдралынхаа эзэн шүү гэдгийг бас ингээд явуулах гэсэн ч биш. Одоо л би ингээд юмд гомдлоо гэхэд жишээ нь өгтөл гомдсон шүү дээ. өөртөө гомдож байгаа байхгүй юу? Яг ингээд яг үнэ. Яа ингээд өө яа надад энэ байхгүй ийм ч юм болсонгүй гэх юм. Яг үнэ энэ яг ийм болоогүй бүх үйлдэлийг би хийсэн. Би хүрээ хичээсэн бол чадах байсан гэдэг юм бич байгаа. Тэгээд би хичээгээгүй юм ч угаасаа тий. Яа гэх үү? Миний ихтэй. Гэхдээ одоо яах вэ? Одоо уусаа би харамсаж чадахгүй юм чинь. Одоо би өөр яаж болох вэ? За ингэ гэл дахиад өөр мэдчихэ. Өөрөө мэдчихэ. Би уусаа ингэж нөгөө утсан хаянгууд хийж байна. Одоо яа гэх вэ? Одоо тэгэл өөрөө л наатаа тэгээ хариуцлага бол уцгүй яа. Тэгээл нөгөө чи өөрийгөө мэдээл уцгүй. Хитээс чарсан яах вэ? Тэгдэг байсан шүү. Тиймээсээ Бас би бас аав жирээ ингээл бүх амар олон юм баярлж байгаа шүү дээ. Йоо итэж ууж идэгсэн. Идлээ уйлаа нүрээ будлаа. Нусаа нүүлээ. Тэгвэл бас ингээд бүх юмыг ингээд яг өөрөөр мэдүүлдэг байсан нь бас би бас амар баярлалаа. Чи тийг имч бол да тийг инг гэж бүх юм дээр ингээд алхам тутамд ингээд зааж ингээд чиглүүлээд ингээд чиглүүлэг мэдэж угаасаа байна. Гэтэ ингээд бүх юмыг ингээд заадаг байсан бол бас ингээд айгу би бас ёо яавч юм дидратай бэ гэж л хүсэх байсан баг. Яг өөрөө бас шийдвэр гаргах, өөрийнхөө амьдралыг мэдэх бас тэр нэг боломжийг нөгдөг байсан нь. Үнэхээр буруу юм байсан бол бас тэгэл болохгүй гэж хэлсэн шүү дээ. Миний орох сургуулийг ч аав ээж хоёр зааж байгаагүй. Яг ингээд тийхүү гэж нэг үзчихсэн. Гэтэ би гүэ. Тэгэл бас л өөрөө шийдчихсэн да. Одоо ингээл тэгээ насны жамаар, хорвоогийн жамаар аав ээж мэдээж хөгшөрч яваа штэ. Тэгвэл чи ингээ аав ээжээрээ хөгшөрж ийн доо гэдгийг юу нэг яаж хамгийн сүлд яаж мэдв? Юу нь яаж ингээ анзаарав? Тэгэл өссөн шингэр хэлчихсэн шүү. Ингээл тийм үү. Тэг аав ингээл бид нэр чиж штэ. Бид тэгэл биднийх нь хараар ингээл яваа. Яа ингээд орой өсгөөс нь өснө ингээ шингэн болцсон. Гэтэ ингээ халцраагүй л тий. Гэтэ ингээд харангууд аав ингээ миний багын л амар өтгөөстэй юмс ахгүй. Өтгөн штэ бүдүүн. Тий. Тэгээд амар өтгөөстэй ингээл зураг мураг оюутны зураг мураг юу вэ тий. Би болохоор ээж хүмүүсийг дураад амар шингээ нарийнхан тийм өстэй ахгүй. Тэгсэн чинь одоо ингээд дээрээс нь харангууд аавын хувийнх нь харагдах юу юм уу битүү өсч үстэйсэн чинь одоо ингэ харангууд хувийнх нь харагдаад эхэлж байгаа хгүй оройгоос нь тэгэл тэгэнгүүт ингээд үссэн цагаараа л тэгэл ээж юм бол ингээд харангууд яг ингээд өрчлөөнүүд гэл тодорхойл тэгэл эхэлж байгаа яг ингээд бие физиолог гадаад төрхөөр нь тэгж хараад яг ингээд нөгөө нэг юугүй сүүлийн ингээд үеийн 5 жилийн өмнөх зурагтай юм арчлаад тарахад яг ингээ хөвшөрсөн харагдал. Эхэлж байгаа л да. Гэтэ яг нөгөө нэг би тэ байнгас тэрийг анзаардаггүй тий. Яг ингээ нэг л хөвөрөө байдаг шүү дээ. Тий. Яг л миний ээж аав ингээл яваад байгаа мөртлөө заримдаа зүгээр л ингээл бөөндөө манайх нөгөө бөөндөө кино үздэг шүү дээ. Тэг ингээ бөөндөө кино үзсэн гот ингээл харангуут яг нэг тийм хөвшөрсөн байгаа нь харагдал. Тэг би чи өөрөө болохоор нэг ээж аваагаа харцангуй залууд нь төрсөн. Ер нь бол одоо миний насан дээр яг миний насан дээр байж болох ер нь хамгийн залуу насны аав ээж гэж боддог байхгүй юу? Тэгэхээр яг юм одоо ингээл юм жоох. Одоо гэхдээ ээж залуу л да. Тэгтэл ингээд жоох хөшөж байгаа ингээд тгийж аль мэдэгддэг. Тэгээ би чинь нөгөө айлын том гэдгээрээ бас нэг хамгийн баярлаг зүйл нь би ээж автагаа хамт насыг илүү удаан хамт байна
Дүүнерээс илүү. Жоохон муухай аавчдгаа хамт байгаа. Тийм. Жоохон муухай хуваачихсан л гэтэл би ингээд хаяа дүүнэртэйгээ ингээд эготой бодлоо гэдэг. Зүгээр л би өөрөө мундагтай биш зүгээр л би айлын том болоод ирсэн болохоор чи ингээд би бол та нараас дор ээж 3 насаар илүү аав ээж 3 жилээр илүү аав ээжтэй хамт амьдэрсэн заа гэж би баг хэлгээ заяа. Тэгээд байдаг тэгээд тийм л энэ. Өөр ч нэг юм гайгүй нөө. Тэгэл одоо яг ингээл нөгөө нэг зураг мураг байдаг шиг ингээд багтаа ингээд надад бүх юмыг заагаал ингээд явжсэн шиг адилхан. Би ингээд одоо ээжээр нэг ихсэл дээр ажиллахтаа ч юм уу тий. Энийг яах вэ гэж дуудсан. Би нэг амар нэг баатар нэг ганцхан нэг жоохон юм хийж өгөнгөтэй л за бараг юм гарал дуудчих юм уу ч юм гээл тий бараг settings руу норж нэг юм энзэлсэн. Settings руу норж нэг ингэж өгсөн. Ингэчүүл илүү амар идэх шүү дээ. Ингэж их гээл заяа. Йоо тэгж мэгэл дайлцганаал. Тэнгүүд ингээд нөгөө багада би бүр юу яаж халбаг барихаач мэдхгүй байхдаа ээж аваараа заалгаж ирсэн мэж одоо нэг ганцхан юм зааж өгсөн амар өөрийгөө мундаг мэдрээл ээж аав иш хөөх юм өөр гэж баг бодчихгүй. Гэтэ энэ бодлол яг тухайн яг нэг секундын л ээж авт ингэж боллоо тийм бодож байна. Тиймэрхүү л зүйл байна. Би яг нодлонгийн төрс өдрөөр 20 хэд хүрч явах та. Хүүх би ингээд 20 хүрч байгаа юм биш. Хүүх би ч ийм том болцсон юм уу? Ийм олон жил амьдэрсэн юм уу гэж бодсноо. Ээж намайг гаргаад, аав хоёр намайг гаргаад юм бодсон юм биш. Гэхдээ тэр чинь миний нас явж байгаа юм чинь аав хоёрын нас бас нэрээ явж байгаа юм биш гэж бодоод. Тэгээ аав хоёрыг оноор нь бодож насыг нь бодчихсон ээ. гэж бодож ирсэн. Тэгээ бас ингээд аав хоёр дээр очихоор ингээд би яг аав хоёрын гарнаас амир ганцаарсан. Аав чинь манай аав гайгүй. Өсмөс нь гайгүй. Өсмөс нь гайгүй. Тэгээ аав хоёр ус хүмүүс тэгээд идэв шүү дээ ингээд. Нэг өөрчлөгдөөгүй байна уу гэдэг. Тэгэл бас нүдний үрчлээ те тэдрийг нь хараад хөөх бас нэрэл ингээл очиод ээжийг ийштэй ингээл юмараа сухаар хөөх нэрээ энэ үрчлээ нэмэгдэж дээ гэж боддоо шүү дээ. Тэгээ харвагийн жам юм да тийм ээ. За өөр чин за соёл ер нь одоо ингээд подкаста дуусгая те бас нэлээд хөлмстэй инээдтэй чипстэй so much дурсамжаал ярьдаг. Дурсамжтай тийм ингээл ээж аваагаа бодон тухаарснаас хойш ээж аав минь яалаа хийлээ гэлтэй. Ингээл баг байхад л амар том баатрууд юу тий. Бараг ингээл арай хичээлээс авахыг, арай цэцэрлэгээс авахыг хүлээгээл ээжэд өгсөн. Одоо ч гэсэн ингээл ээж аавал байж бүх юм бол яалаа бүх юм болно доо гэл. Яа ингээл ээж аваа одоо ч гэсэн ингээд надаар шийдвэр гаргуулаад явж байгаа шүү дээ. Би тэгэж амар зоригтой шийдвэр гаргаад за өөрөө мэдчихье гэж бигээд яваад байгаа нь цаана ингээд бүр болохгүй л гэхэд аа байгаа шүү гэсэн бодолтой байдаг. Тэгэл өнөр ингэж саналаа. Чамаа ингээд төрүүлж явах чимаас ингээд аавж ир чим хэлжсэн баг. Гэдэг юм анхны чамаг одоо ингээд төрж явах үеийг чинь гэх юм уу? Намайг яг тэгдэг байхгүй ингээд яг ингээ ярдээж ингээд аавч ирнэ ярдээ. Яг ингээ төрсөн чинь ингээд бив битүү ингээ дайхтай үстэй. Тэгээ ингээ татсан ингээ амар хонхоцсон. Тийм үү? Амар хүүхэд гарч ирсэн. Тэгээ линчнэр нь хараад оо ацар нонхот юм биш дээ амар хүүрх юм биш. Хавар өстөс гэсэн юм. Тийм. Хавар дайхтай юм биш дээ гэлдэг. Тэгжсэн гэл. Ярддаг байхгүй тийм. Тэнгүүд тэрийг ингээл ээж ярахтаа бүр ингээ царайнд бүр яг намайг төрүүлжсэн үедээ очиж дэрстэй. Тэр амар хүрхэн байдаг шүү дээ. Үрхий. Чамаа гэсэн. Надад ч яг чамайг анхаарад ингэж бодогцсон гэж бол хэлээгүй. Гэхдээ ингээл би нөгөө ингээл төрж байхад л ингэж идэв. Тэр нөгөө миний төрсөн имлэгийн гадна талын шатыг аав хитэн удаа тойрсон гэдэг. Тэгж л яриад байдаг. Яагаад? Хүлээгээд намайг төрхийг хүлээгээл гадаа ингээл хитэн ч удаа тойрсон гэдэг лээ. Гээл манай нөгөө ээж буюу манай эйжентли имээ болохоор намайг төрөхөд нөгөө охиноо асрах гад ирсэн. Тэгээд нэг имлэгийн гадаа цуг хүлээдсэн юм шиг байгаа манай аавтаа. Тэгэл нэг ягаал манай аавыг шалгалт хийгээд иtti. Энэ нэстэй хэм болроо төрж хахад тэр шатыг хитэн удаа таарсан гэдэг нь чи хит гэж тоолсон гэлээ. Тоол болгоно ингээл дотроо ингээд нэмэл би яаадсан шиг тэр шатаар дээшээ явж байгаа. Амар сандарсан хта. Тэгэл намайг нөгөө төрчүүд миний нэрийг өгөхөд
Тэгээд аав нэр чи юу гэжсэн? Аав ингээл нэрийг өгөхгүй яваадсан гинэ. Тэг чи манай мэ хүү ээж нэр өгөөч юм өгөөч гэлээс чи санаанд орох байна гэл. Тэгэл ингээл хүү нэр өгөө одоо энэ болох юм байна. Тэгээ нэр өгөхгүй л тэгсэн чинь нэг 3 нэр аа бичээд. Тэгэл тэр дундаас гурлал амар гоё нэрсэн гэсэн. Тэгэл тэр дундаас яг миний нэрийг ингээл ээж юм марчаад ээж бол бүр дотроо за энэ нэр нь л гараад ирсэн гэж бодсон гэл. Тэгэл бодаан шигсэн. Тэгээ бодаан шигсэн чи миний нэр гарч ирэл. Тэгэл би болрошки болвол. Тэгэл би энэ нэрээ хасан да. Нэг энэ талаар л ярьж шин. Хүрээдээс хөөрхөн л охин байсан гэсэн. Тэгчих. Цэцэрлэгтэй багасаа. Тэгээ энэ талаар нөгөө та бүхэн бит хоёрын 3 дугаар дугаар буюу анхны бүхэн гэдэг. Анхны бүхэн дээр ирсэн л нөө цэцэрлэгийн хайр төгөлдрөө. Анхны үсэлтэй цэцэрлэгтэй үсэн байгаа даа шүү. Тийм. Агум. Тэр үедээ би нууцлахаар үлдээсэн багц. За тийм ээ да. Тэгэл тэгжил төрсөн дөө би одоо юу гэж яаж бид 3 азар учраа. Яаж аав ээж бид 3 гурлаа азар учраа. 3 өөр газар төрчөөд. Би бас тэгж боддоо шүү. Яаж би ингээ аав ээжийнхаа охин нь болж төрсөн бэ гэдэг чинь. За. Одоо би нэг сүүлийн асуулт ч юм уу чамтай байдаг ойлоо подкаста. Хилээд дуусгая. Би нэр нэг юм байна. Би нэг төрхтөө. Нүрээрээ төв урагшил. Би гэж яриалаа. Би нэг төрхтөө ингээд нүрээрээ төрсөн гинэ. Нүрээрээ толгоогоор гарсан. Хүн ингээд толгоо ингээд нэг толгоогоо түрээд төрдөг дөө. Тээгөө биш ингээд гарсан гинэ. Дээшээ ингээ хараад ер нь амьдралтайгаа ирдэг танилцсан гэж бодсон байх шээ. Тэг ингээ дээшээ хараад ирсэн. Ингээ толгоогоороо тэгээд тэгсэн чинь ингээд ингээс гараад ирсэн чинь миний ингээд яг 90 дээр ингээд амар том хүүх юм толов минг яг 90 дээр заяа. Тэгээд ингээд лээж аав маа ими идэр харчаал юу вэ эндээ юм чингисийн удам байна. Тэгсэн чинь яг үндэ гэсэн чинь би ингээ нүрээрээ гараад ирсэн чинь эм чинь ингээ сандраад миний нэрүүн дээр дараад ингээ даашлаад ингээ зөв хэлбэрт болоод тэгээд тэгсэн чинь ингээ хөхөрцөн гэсэн. Тэгээд яаж болсон? Тэгээд яг хот ингээ хөхөрцөн юм чинь тэгэл яваа явцсан байна да бас итгэхгүй юу. Тэгээ одоо ингээ жоохон дарахаар жоохон хорхоо идэж миний ирүү. Би бүр итгэцэн л нэг ингээ худлаа гэсэн нэг хөрчц гэдэг. Тэгж л төрсөн юм шиг үлээ guys. Нүүр тулын эртгэ шиг амьдралтайгаа юу би чи эртгэ шиг амьдралтайгаа нүүр тулъя гэж бат. Айгуу би чи тулчих. Өөрөө шууд өөрөө мэдээд төрөөд ирсэн. Би бас ингээл хөөрхнөө мэдрээлтэй. Хацраа хамгаалгаа. Бас тэр 9 сарын чанга гизнээс зүгээр ахгүй хацраа хамгаалгаа сурсан тийм. Үсмэсээ оргуулаа. Үсмэсээ оргуулаа гоё хар марам жуужмаа. Зүшөө. Тэгээд хаваар дайхтай төрснөө дайхыг авсан чинь шар болоод байна. Амар сонирн байгаа. Тэгээд тэгснэ явандаа одоо л ингээ харуулсан. Явандаа харуулсан. Би ахтай бага анги мангад шар ус тавьсан. Шардуу туйтай ус тавьсан. Тэгсэн чинь манай ах болохоор эсэргээрээ шар үстэй төрснөө дайхыг авсан чинь хаварлцсан. Сөв хувирамтгай. Тэр та нар манаас хүүхд чинь хүүхд чинь бас үснийх нь өнгөнд таалагдахгүй. Үсийг гусаарай. За сүүлийн асуулт асуу. Хүүхд төрөөнд нөгөө нэг хүүхдийнхаа бүх химийг хайрлан гэсэн хүүхд чинь үсний үг таалагдахгүй болж байна. Яй. Тэстэй антр. Тэ сүүлийн асуулт найз. Одоо яг хоёудагийн подкастыг бол хоёлыг аав ээж сонсохгүй л ахalta. Тийш тий. Ус бити сонсоосаа үнэ. Ер нь уусаа бид ийм хийдэг гэдгийг хинт ч хэлэхгүй. Хинт ч гэрийнх нь хэлэхгүй. Гэрийнх нь бол хэлэхгүй. Иччихин. Тэгээ ус аав ээж маань, хоёр аав ээж маань, хоёр гэрийнх нь маань сонсохгүй байх. Тэгээд хэрвээ гээд зүгээр л аав ээж чинь сонсож ийн гэж бодсон болж аав ээжтэй юу гэж хэлэх вэ? Мэдээ сонсохгүй гэхдээ зүгээр сонсож ийн гэж бодож юм. Сонсож ийн гэвэл маш баярлалаа. Би энэ хараад гэхдээ би төрөйж төрсөн бай. Төрөөгөө ч гэсэн хэрвээ би өөрөө яг нөгөө хүүхэд ээж аваагаа сонгож төрдгөө гэж ярьдаг ч гэсэн хэрвээ үнэхээр сонгож төрдөг гэсэн бол би та хоёрыг л сонгож төрөх байсан. Би дахин төрсөн ч хоёроо сонгох байсан гэдэг гоё юм. Би хизээч би өөрөө ээжтэй хавтай байсан ч болоосай.
гэж би хизээч бодоогүй. Би хизээч өөр хэнийг аав ээжээ татархаж үзээгүй. Тийм ээ. Баярлаа. Соо хайртай шүү. Тэгээд авахын утгагүй тусдаа гарна. Тусдаагаар таны санаа камрана. Тэгээд дүүнэрийн санаа камрана. Гайс. Адлаад л жоохон. Тийм ээ. Тэгэл хайртай шүү. Мэдээж дахиж сонгож төрөө гэх юм бол би хоёрыг дахиж сонгоно. Хоёрыг дахиж учрууллаа. Горлоо дахиад олсон шүү дундаа. Горон талаас зэрэг олзол ямар вэ? За тийм ээ. Тэгээд яг ирээдүйд яах вэ гэнэ ямар мох. За ингэж басгач тий. Тэгээ бол тийм бас чиний наач их гоё байна. Бас намайг аав ээжийг сонгож төр гэвэл та яриагаа л сонгоно. Оо тэгээ яагаад хэлчихнаа дунаа хэлчихсэн юм чи. Ойлоо ч тэгэж гоё л тусаа л даа тийм ээ. Тэстэ өөлөө. Ерөөсөө тийм жоон дипч юм бол би өөлж шин. Тий, хоёул ингэж амар гоё зүйлсийн талаар ярьж байгаа шүү дээ. Ерөөсөө ингэж бүхэлдээ маш гоё зүйлсийн талаар ярьж байгаа шүү дээ. Тийм за. Товчоор хэлье. Тийм бас та яриагаа сонгох юм. Тэгээд таагаар бас дандаа олцвол ямар олцнаа. Зургуулаа дандаа олцвол ямар вэ? Тэгээд угаасаа хийж өгсөн бүх юмд нь баярлалдаг. Зүгээр ингээд байгаад нь амар их баярлалдаг. Тэгээд ингээд өшөө олон цаг хугацааг хамт өнгөрөмөр байгаа. Өшөө олон гоё зүйлийг ингээд үзүүлнэ. Хүлээж. Тэгээд ачийг хариулна гэдэг шиг хөөрхөн хөөрхөн зээ охин зээхүү гаргаж өгнө. Тэ ингээд ачийг нь тэр томоор биш ч гэсэн ингээд санааг нь зовоохгүй байж таярынхаа ингээ итгэлийг нь алдахгүй байж тэгээд сайхан амьдрнаа. Бүгдээрээ сайхан амьдрнаа. Тэгээд бүх зүйлд амар ер нь л дандаа баярлж ил явдаг та. Тэгээд үргэлж баярлдаг. Тэгээд үргэлж л ингээл бодож сайхан ингээ муу мухаа бүх үедээ ингээд бодож явдаг. Төрс өдрийнхөө лаг үлээхтэй хүслээ бодохдоо те ингээд бүх үед ингээл аав ээжийг минь ортуудаа наслуулж өгөөрэй. Аав ээжтэйгээ ингээд би ингээд аз жаргалтай хамгийн түрүүнд хүсдэг хүсэл минь ингээд таяр маань байдаг шүү. Тэгээд бүгдээрээ олон жил хамтдаа сайхан амьдарцгаая. Тийм ээ. Түрүү нэг инээтэй юм оржлээ. Нөгөө өөрчгөө охинтой байл явах юм хэлж байгаа шүү дээ. Яг өөрчгөө адилхан гэл. Тэгсэн чинь би ингээл бас бодлоо. Би ч бас нэг би ч амар шидэхгүй. Би энийг ингэж байна. Би ч бас өөрөө нэг Тэмүү гэснэд 27 горцог хэлсэн шүү. Даа утгач. Тэ Тэмүү байхгүй л гэж. Үгүй тэр чинь бүртгэл хийхээр би нөгөө жаргалагчийн хаяг дээр л юм хэлсэн шүү. За. Тэгээ нөгөө өөрсгөө охинтой байвал гэж ярьж байгаа шүү дээ. Тэнгүүт би ингээл би ч бас өөрөө нэг сайхан штаас биш ахгүй юу? Өөрөө өөртөө өөрөөсөө бас хаяа залхна. Йоо ямар тэнийг ашиг би гэж бодож байгаа. Тэнгүүт ээж аа бүр ингээд нацэг аштай хүнтэй 20 хэдэн жил амьдэрсэн гэж бодохоо. Би ямар их төвчээр бэ? Би ингээд өөрийгөө ингээд бодож байгаа шүү дээ хаяа. Йоо ямар лайтай аштай би болроо гэж өөрийгөө бодож байгаа шүү. Тэгээ тэнгүүт ёо нацэг юм ааштай охиныг манай аав ээж хоёр л хандл хийж чадна. Үнэ ёо. Өөрөө аав ээж хоёроос өөр хүмүүсээс юм бол надтай байхгүй бах та гэж боддог. Байдаг. Тагаа тэгэхээр намайг бас ингээд өдөө олон жил ингээд бас хандл хийж явж байгаа. Баярлаа аав ээж хоёр минь. Байгаагаар минь хайрлалт баярлаа гэдэг. Хаяа зэлтгэлтэй чи бас мухаа штэ шүү гэж хэлдэлтэй. Яг хоо тэгэл одоо хүртэл тэгэл мухаа шиг минь твчээд явж байгаа. Баярлаа тэгээд огт нутахгүй тусдаа гарнаа. Тийм ээ. Болроо утахгүй тусдаа гарах болно. За тийм ээ нөө. Би бас нэг сүүл нэг юм хэлье гэж бодлоо. Тэгээд яг хоо битээр ингээ аав ээж гэж ярьж байгаа ч гэсэндээ энэ дугаар маань ерөнхийдөө ингээ төрүүлж өсгсөн өвөө эмээ ч юм уу те ах ихч байна уу те. Заачихгүй хайрыг л ер нь ингээд та хинээс мэдэрдэг вэ? Тэр зүгээр тэр талаар л ярьсан шүү. Тэр буцааж нэгтгүй хайрыг өгдөг хүн нь бит хоёрын хувьд бол аав ээж хоёр маань байла. Тэгээ та нарын хувьд бас тий аав чинь ээж чинь өвөө чинь эмээ чинь ах чинь их чинь дүү чинь хинч байж болно багш чинь ч юм уу тий хинч байж болно. Тэгээд тэр хайруудыг бодож сонсороо яг юм аав ээжийн хайр гэдэг дээр бит хоёр ярьсан ч гэсэндээ яг үндэ
яг тийм буцааж нэгдэггүй тийм нөхцөлгүй хайр гэдэг талаараа илүү ярьсан шүү. Тэгэхээр гэж бодож ярьсан шүү. Тэгэхээр бас та нар маань авах гээхийн ухаанаар хандаарэ. Тэгээд хэрвээ аав ээж чинь хажууд чинь байгаа бол гоё хайртай шүү гэж хэлэх жоохон кринжилтэй гэхгүй. Гэтэ гоё байгаад нь талархаад хайрлаарэ тий. Хүн чинь нэг юм хүн чинь хайртайгаа мартцсан байдэн шүү дээ зөндөө ингээд үзгийг мартчихдаг. Тэгээд тэр үнцнийг нь бас ингээд санаж явж байгаарэ тий. Аав ээжийн ач тусаар л бүгдэрий чинь аав ээжтэй ингээд ах эгч өвөө эмэгийн ач тусаар л ингээд үдий зэрэгтэй том хүн болцсон алхаж гიშгээд амьдарч байгаа юм чинь тэр ачийг нь бас ингээд хаяа нэг санаад санчиж байгаарэ. Тэгээд бүгдэрээ ер нь ингээд санааг нь зовоохгүй л байл хамгийн дээдийн жаргалах уу. Яг тэгээд ийм хүмүүсээ яг энэ хүмүүсийн талаар яг нэг цаг гаргаж бодох хэрэгтэй. Яа ингээд цаг гаргаж бодогдсон зөвхөн тэр хүмүүсээ л ингэж хайрлаж хүндлэхээс гадна яг чиний өөрийн чинь би юу нь яагаад амьдарч байгаа юм бэ гэсэн утга учир бас юу наслын дээр л нэлийн ингэж орж ирэх шүү. Ийм сайхан хүмүүсээ хайраар би өсчүүд муу явах хэрэггүй ч юм шиг. Заах муу явж заах ингэж алдаж ийхийг алиг тэр гэвэлтэй. Гэхдээ одоо чи ингэ байгаа нь чи болохоор байгаад байгаа биш шүү. Энэ хүмүүсийн ач тус шүү. Тийм адуу ингэ үнэхээр буцааж нэхгүй хайр өгсөн багш байж болж шүү. Тэр хүний өгсөн хайр, тэр хүний өгсөн тэр ихтгэл урам зориг, найдвар тий түвшиг тулгуурын ячаар чи одоо байгаа гэдэг ч юм. Тэгэхээр яг ийм гоё хайрыг өгч байгаа тий хүмүүсийн талаар яг цаг гаргаад бодох хэрэгтэй. Тий заавал юм удаан бодох шаардлагагүй нэг зүгээр л нэг газарлах гүлийгүүд 1 минут ботход хүртэл ингээд тэр нэг өөхөн өмнө бүх амьдралыг харна гэдэг шиг 1 минут ботход хүртэл тэр хүний талаар бүх хайр чинь ингээд гараад хайр чинь ундрах хэмжээний тийм их зүйлийг бол чи ингээд бодож амжина. Чин чамд мэдрэгдэж амжина гэх юм. За тийм байна. Тэгээд миний зүгээс туслаа. Тийм миний зүгээс туслаа. Тэгээд гоё амтдаа бибинээ хайрлая. Аав ээжигээ хайрлаарэ. Бит хоёрыг хайрлаарэ. Хүлээсээ subscribe хийж, like анаарч. Instagram хаягаа Instagram хаягаа дахгүй мó. Би чинь тэнд өгөн пост хийгээд сууч идэгэн штэ. Like дардггүй мó. Би бол YouTube-ийг хараад байгаа юм аа. Бас хүмүүс ингэ subscribe дараад байгаа. Instagram руугаа бас очиж, сувдаар бас очил та guys. Над дээр л ирээд байгаа. Оо нэрээ guys. Та хэд ягаад ийм олоолаа үзээд байна тий? Белочи та хэд одоо хайш юм бэ? Хүн хичээгээ белод өгөлт ингээл өглөө сэрэл юу вэ? Яагаад вэ гэх юм битэр би нэргүй. Яа белосаа жаахан нь орж ингээ уйдахгүй шалах юм аа тэрийг. Тэнгүүт ингээ битэр ингээ ярьж байгаа. За би өдөр толныг 2 л орчод байгаа маа гэж. Сувда би бас орж байгаа л гэж. За тэгвэл 4 нь хоёлаа байд юм байж. Үлдсэн эдний энэ ямар ажилгүй үлдсэн эдний. Өдөр болгоны тогтмол ийм хүн үзээд байгаа багт. Энэ одоо юу ийгээд тийм би байлаасаа. Тэгээ нэмээд subscribers нь өсөд хаа юу ээ байлаад өгч тээ. Ямар ядаргаатай юм бэ? Гэхдээ guys бити байлаарай. Сонсож байгаа баярлалаа. Тий. Үнэхээр ингэж хэлмээр YouTube-руудыг амар ойлгож байна. Subscribe дараад, like дараад, comment өвчээд үзээрэй. Тэгээ нөгөө нэг ойрд ингэж үзэж байгаа, тогтмол үзэж байгаа. Тогтмол их олон дугаар хийчих юм шиг тийм. Ингээд ойрд үзэж байгаа. Одоо магадгүй бит хоёрыг ингэж 2 дахь ч юм уу 3 дахь сонсож байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд одоо та subscribe дарсан бол сайн байна. Үзсэн бол бас сайн байна. Like дарсан бол бас сайн байна. Одоо жоохон нөгөө comment бичдэг дээр жоохон анхаарал өгөөрэй босгоё. Тэр ингээд комент уншмаар байгаа шүү. Тэ? Одоо ч комент уншдаг дээр анхаарал өгөөрэй. Тэгээд сувдаас энэ юугаа хурдан оролт дээр анхаараарай. Тийм тэгээ би нэрээ одоо нэг 14 хоногтой болвол подкаст хийж чадахгүйгээ guys би урагшаа хилээндээс алхах гэж байгаа. Тэгээд хилээндээс алхах гэж хэрийн гал үнсэн үлгэрэх газар. Тэгээ хүний эрдэм өвчлөө дээрээ. Тэгээ эрдэм өвчлөхөөр явах гэж байгаа. Тэгээд би энэ яг бас эндээ үлднэ. Бууран сахиад хөрөн чамайг. Хөрөө чамайг айлгаа. Тий. Өөр подкастны хөтлөгчтэй болохоор чамайг айлгаа.
Хүлээж да. За тийм ээ guys. Тэгэхээр та бүхэн маань тий сувдаг гэрчлээс гоё идэвхтэй комент бичээд тий гоё хідүүлээ тий. Йоо яагаад за. You know. За. За бэлээ. За дараагийнхаа дугаараар уулзцгаая. Зүр баяр. За баяртай. Йоо. За баяртай. Тэгэл гараад алдгийн. Гэж байгаа яг альбисор тусахгүй л хадгалахгүй л юм. За 1 2 3 ямар баяртай. Ядрагатай мэг оруулж ба. 1 2 3 Оо. 1 2 3 баяртай. Хоёлоо чи нэг шиг дуурчлаа. За Ядраа дуусаад. баяртай. See you. Аз жаргал хүсье. Гоё битээ ямаараа тэгч.